Сайн байцгаана үзэгчдээ та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Ийм болгоё подкастын маань энэ удаагийн дугаар татамарлаа. Гэл манай бэлгүүнээ аягүй гоё шүү дээ. За өнөөдөр биеийн дугаарт маань бол нэг онцлогтой өмнөх одоо дугааруудад маань дийлэгтэй маань бүсгүүчүүд ээжнэр орж исэн бол өнөөдрийн дугаард бол дандаа аав нар байгаагаар онцлогтой. Тэгээ өнөөдөр бол дөрвөн өөр амьдралын төвшөнд явж байгаа дөрвөн өөр аавууд энэ дотор ингээд сууж байгаа юм байна. Тэгээ би өөрөө бол тэрийг саяхан мэдлээ. Тэгээд бүгдээрээ хоорондоо өөрсдөө гоё танилцуулаад тэгээд хэдэн хүүхэдтэй. Тэгээ өнөөдөр өглөө яаж хэлснэ гоё нэг богино хаваалцал гоё юм. За тийм намаа Тамир гэдэг Лоринет зангийн Монгол дахь захирлаар ажилладаг 3 хүүхэдтэй. 3 өөр насны, бага насны, дунд насны, өсвөр насны. Тэгээд 3 өөр англи. Өглөө нэг зам хаах гэж байгаа сураг гинт сонсогдоод. Тэгээд тэр нь хідээс өглөг гинтээ. Тэгэхээр нөгөө сургуулаасаа оцох хүүхдүүдэд сургууль болоод юм чаа. Нөгөө гардгаасаа илүү ихт гарах хэрэгтэй юм байна гэд хамаг нөгөө төлөвлөгөөнд өөрчлөлт орж бүр ихт унтуулж бүр тусах хэрэгтэй юм байна гэл сандруулах хүмүүс гарцгаасан шүү дээ. Өглөө хидэд Уг нь бол 6:20 тусдаг байхгүй. Тэгээ 7:50-д гарвал бөглөрөөс бишээ 6:50-д гарвал бөглөрөөс арай урдуур нь гардیں۔ Тэгээ нэг 6:47 6:45-д гарсан ч гайгүй амжсан. За өглөө нэлээд ирсэр шаардлагаар тийм шүү дээ. Зөө. За миний хувьд намайг Анд гэдэг 2 хүүхэдтэй. Том хүн маань одоо 5-тай. Бага нь одоо 4 сартай. Тийм байна. Ажил мэргэжлийн хувьд New News-ийн үүсгэн байгуулагч, хамтран үүсгэн байгуулагч, тэгээд стратеги хэрэгцээний захирлаар ажилладаг тийм хүн байна. Өнөөдөр миний өглөө гэх юм бол манай эхнэр ажиллаар гадаад явцсан байгаа. Тэгээд тийм байгаа учраас өнөөдөр өглөө 2 хүүгээ хоёулын энэ өглөө бэлдээд нэгийг цэцэрлэгт гарах нь бэлдээд нөгөөдг нь давхар хажуудалтай сүүгөө уух гээд памперсаа солиулах гээд ер нь бол нилээх юм болсон. Тэгээд өглөө нилээн тийм болж байгаа. Нэг гаранда багыгаа тэрэл өнөөдөр чинь өндөг шараад тэгээд талах шараад тэгээд яжсан хүүхдээ цэцэрлэгт нөгөөд эмээ бас байгаагийн хувь тавилангаар тий эмээ өнөөдөр үлээ цэцэрлэгт нөрөж гисэн. Тэгээд багыгаа харж агаад энэ подкастт орохын тулд дахиад эмээд нүлтэй гэж буцаад ашиглалээ тий. Намайг Алтан Гэрэл гэдэг. Би 4 хүүхэдтэй. 2 охин 2 банттай. Нэг ахлах сургуулийн дунд сургуулийн 2 баг сургуулийн 1 гэдэг 3 4 хүүхэд байгаа. Тэгээд өглөө бол миний өглөөний уулзалт өчтөр орой канселдагдаад тэгвэл асны юм гээд сайхан унтаад унтж жагаад амар тухтай break huge breakfast гэдэг айгу том breakfast тэгэхээр заа очоо тэгэл шууд энэ дээр ирсэн. Тэгээд бас юм гоё аавд нартаа дэлж чадах баяртай байна. За би болохоор цогт бэлгүүн дээр байна. Тэгээ энэ чинь ингээд 4 3 2 1 гэдэг. Тэгээд одоо нэг хүүхдээ аавна. Манай охин Индра 4 сартай. Анд 2 хамтдаа компани үүсгэн байгуулсан. Тэгээ сая 2 жилийн дараа яг манай Андын 2 дахь манай анхны хүүхэд бас яг нэг өдрийн зайтай төрж бит 2 бас нэг хүмүүсийг аав үүсгэн байгууллаа. Тэгээд ганцхан өдрийн ах эгчийн зөрүүтэй. Тэгээд тийм байна. Би болохоор өнөөдөр өглөө унтчихсэн. Тэгээд унтчихсан чинь манай эхнэр болохоор хүүхдээ тойно цуслан дээр амьдэрдэг. Тэгээ хүүхдээ хооллоод гадаа гаргаад унтуулчаад тэгээд яг нэг орон дээр нь тавьдаг байхгүй юу ингээд. Тэгсэн чи яг орон дээр тавьсан чинь сэрцээ. Тэгэнгүүтээ шууд надаа угаа явцсан. Тэгээ би ингээд хагас сэрүүн ингээд хүүхдээ аваад тэгээл сэрсэн. Тэгээ өглөө болог тэгж л эхэллээ. Гоё гэсэн. Бэлгүүний битэрийн сонирхолтой битэрийн хүүхдээ нөгөө нэг өдрийн наан цаана төрсөн гэдэг. Тэрээс 9 сарын өмнө манайх нэг айгу завтай байсан юм уу яасан. Яг л нэг юм тавьчихаар битэрийн бас айгу сонио юм. Битэрийн ойрын бас ойр тойрны найзлдаг найзууд яг ингээд бас ойролцоо үед бас зарим нь анхны удаа бас тийм гинтлаа. Тэгэхээр та нар нэг юм анзаарч туу. Нэдэд одоо ингээд Тамираа наттай энийг өгөөд цааварлах. Хүн ер нь олон хүүхдтэй болох тусмаа аяар завтай болд шүү дээ. Одоо ингээд нэг хүүхдээ бэлгүүн бол амар завгүй байгаа. Манай хүүхэд ингэсэн, манай хүүхэд завгүй байгаа. Би хүүхэдтэйгээ гэсдэг. Сингл байхдаа бүр олдохгүй найзуудтай. 4 хүүхэдтэй хүмүүс нь ингээд 3 хүүхэдтэй хүмүүс юм уу ингээд ажиллаа амьдралаа менеж хийгээ сурцсан. Тэгээд зохицуулаад сурцсан. За би 50 дахь өдрийн тэдээс тэдэн цагийн хооронд бол энэ хүүхдүүдэд нэг 2 цагийг бол гаргана гэдэг. Тэр гаргаснаагаа бол гаргадаг. Ганц үе найзууд нь за 2 5 дахь өдрийн 4 цагт уулзсанд 2 цаг гаргана хичээд яг найзаас амжихгүй яасан юм ажилтаа болчихлоо. Тэгээ одоо манай бид шиг бүүнэрээ найзлал бүгдээрээ сингл байж байгаа л ингээл эхлээс нь хүүхдтэй болол олон хүүхдтэй болол зарим синглэрээ байгаа л ингээд сингл вирус олдохгүй. Вирус завгүй.
Тий. Тэгэнгүүт одоо манай анд бол чамааг бол илүү их ажиллаа манайж хийж байгаа тий. Ер нь тийш яг тийм бэ нэрээ тэр өнцгөөс нь бодсон чи амар төлгөөнд суурилсан болчихдээ шүү дээ. Ажлаа болон авийн амьдралаа тэгээд ус найзуудтайгаа уулзах гэж бараг хэдэн сарын өмнө төлөлд гэдэг чинь ер нь бол үнэн байгаад байдаг шүү дээ. Яг тэгээ яг тохирох юм бол яг уулздаг. Гинтийн бол юм ерөөсөй байхаа болцсон шүү дээ. Гэхдээ ирчүүд айгүй хэцүү те. Одоо ингээл яг манайс чи ингээл нэг өдөр ингээл гэртээ амар гот тухлаа сууж ил яг нэг найз ингээд асуудалд орсон яддаг те. Найз нь дөнгөж сая цогтой явж байгаа машинд ачуулчлаа. Одоо яах вэ? Гэл ороод ирэхээр тэгээд би мэд ингээд шууд гараал явцдаг те. Тэнгүүд манай ихнэр энтэй ч ерөөс ойлгохгүй байхгүй. Яаж ирчүүд нэг гинт дуудгаар ч юм уу те. Гинт шууд ихэр цугларчаад байгаа юм бэ. Би бол олуулаа те. Тий олуулаа ингээд 5 6 гинт цугларчин те. Айгу сонио. Тэгтээ мэдээж энэ чинь цаана айгүй их зохион байгуулалт байгаа. Айгүй их золиос ус байгаа тий. Гэр бүлийн, ажлын золиос. Гэхдээ нөхөрлөлийг бас тодорхой хэмжээнд илжүүлж ингээд авч үлдэхийн тулд тэрэндээ ингээд цаг, заав, мөнгө, хөрөнгө тий. Бие организмаар хүртэл гаргаж байгаа шүү дээ. Тийм шүү тодорхой хэмжээгээр. Гэтэ бас айгүй нэг сонирхолтой юм нөгөө ажлыг менеж ус хийхээ асацуугаар нэг юм анзаарсан юм нөгөө ганы хүүхэдтэй байхлаар тэр хүүхдийнхээ хувьд нөгөө бүх юмыг нь чи хийж өгөх шаардлагатай болоод нөгөө бүх entertainment нөгөө тоглох хэрэгцээ, хамт байх хэрэгцээг нь бүгдээрээ дандаа нөгөө яг аав нь юм уу ээж нь авдаг бол ялангуяа манай хоёр ах айгуу сайн мэдж олон хүүхэдтэй болохоор тэгэл одоо манай том ч 5-тай баг нь 4 сартай хэрнээ хоолмол хийж ангууд нь уйлангууд за дүг очиж даруулчих. Дүг очиж тэн дээр тоглоом ингээ барьжий гэхэд манай хүүхдэл тэрийг хийж байгаа байхгүй. Тэнгүүт яг нөгөө хүүхдүүд чинь бие нэг хараад эхэлдэг. Ер нь яг тийм бас нэлийн эрт орд юм билий. Би бас нэлийн хойшоо нэг 7 8 9 10 болоод идэм болов гэдгийгсэн. Та хэд бол одоо баг бүр ил амраа бол үсттэй одоо томьёогоо хүүхдүүнэрээ харжий гэл гараа явчихад одоо болцоотой. Тийм нөхцөлд очсон уу? Үгүй очсон жоохоо. Сая өнгөрснөө ухаж бодлоо. Тэгээд ер нь бол гэхдээ хөрхий айлын томууд яалчгүй дайчлагддаг шүү дээ. Тэгээд хідэн настай ч байсан айлын том байдаг. Яг манай том ч н одоо 16 өргөж байгаа. Гэхдээ дүүн төрөхөд нэг 4-тэй байсан. Тэгээд яалчгүй гэж хэлж байгаа шиг дээ. Нөгөө ээжийн завгүй ч юм скол яаж хад. Айлын андаа дүг ингэрэ тэгэрэ гэл нөгөө чи өөрөө нөгөө ээж аа бүх хүмүүсийн анхааралд байсан юм чинь гинт хүний хүүхд тардаг хүн болцсон. Хүүхд тарагч болоод ирсэн. Тэгээс тэр үед айгу бас ингээ хараад ахаа нэг гинт огцом шилжилт болдог. Айлын томодод юм шиг санагдсан. Ялангуяа тэгэж их хайрлуулж бүх юмны одоо анхаарлын төвтэйсэн. Тэгээ тэр үед нь бас ээж аав нар ч юм уу өвөө эмээнэр нь өмнө нь бүх юмыг зөвшөөрдөг байснаа ч юм уу те. Гинт одоо чи инглээ тэглээ дүг тэглээ чимээгүй ингэдэг гэхээр бас хүүхдүүдэд тодорхой хэмжээний нөлөөлдөг юм шиг санагдсан. Тэгээд тэрэн дээр нь бас тусгаалan анхаарал тавиа те. Нөгөө бяцхан руугаа хэд төвлөрөхгүй байх хэрэгтэй юм байна гэж би бас тухайд хар бодож ирсэн. 2 дахь 3 дахь хүүхэдтэй болъё гэдэг шийдвэр гаргаж байсан уу гэдэг. Тэгжсэн болцсон уу? Үгүй тэгжсэн. Тэгээд илүү одоо нөгөө туршлагажаад ирнэ шүү дээ. Тэгэхээр юм бүх юмудаа бас тэрэндээ гоёлдуулаад бас төлөвлөж эхэлдэг те. Тэр бас зөв. Шинэ аав болохоор яг нөгөө түрүүн бид нараас хальт ярьж ирсэн. Эрэгтэй хүн ч одоо миний хувьд бол яг хүүхдээ яг үнэхээр одоо төрөөд одоо гаран дээр автлаа бол ингээд юу наав гэж юу юм бэ гэдгийг ойлгодгоо. Тэгсэн мөртлөө тэр моментоос айгу хурдан за би юус аав юм бэ? Би одоо айлыг авч явах хүн юм бэ те эхнэр хүүхдийнхээ өмнөөс илүү хариуцлагыг огцон мэдэрч эхэлт юм байлаа. Яг жирэмсэн байх үед нь ингээл нэг сайн ойлгохгүй те гэж явж байгаад. Тэгээ тийм хариуцлагын мэдрэмж айгу ихсээд тэгсэн чи тэр нь бас эхнэр бит хоёрын харилцаанд хүртэл мэдрэгж байгаа гэж аахгүй. Чи нэг өөр хүн байсан чи шал өөр хүн болчлаа гэдэг. Яг муу утгаараа биш. Өмнө нь одоо юу гэдэг нэг тийм зарим зүйлийг нэг тийм тоодгүй ч юм уу юм байсан бол аав хүн болоод эхлэхээр үгүй тийм байж болохгүй одоо ингэх хэвээр тэгэх хэвээр гэдэг жоохон илүү шаардлага тавьж эхэлдэг ч юм уу эсвэл илүү хатуу болж эхэлдэг ч юм уу тийм зүйлийг бас манай ихнэр тухайд ажиглаж ийсэн л гэсэн. Таны үед хоёр асуулт болчихлоо шүү дээ энэ чи одоо нэг нь болохоор том нь бол яалч яггүй л яг тамирыг хэлдэг зөв би өөрөө айлын том хөтлөхөөр ингээл хариуцлага бол нөрөөр хүссэн үсэг өрөөл ирдэг. Тэгэхээр хүн бол тэрийг нь даагаад явахаас өөр арга байхгүй тий. Нөгөө талдаа болохоор хүний чинь бас яг л нэг аав анх болдог мэдрэмж чинь бол
одоо Apple-га адилхан л ухалтай. Зарим амар нухацтай сериосны аавнаар байгаа шүү дээ, тий. Тэгээд тэр хүмүүс бол ингээл аав болоод ихний найз охин жимгсэн болонгууд за окей би одоо аав болно өөрийгөө бэлтдэг бол би бол Тамиратай л адилхан байсан юм шиг. Анх ингээд гэхдээ бид хоёр ч хүүхдтэй болсон шиг кейс нэг сонио. Бид хоёр Японд ингээ байжсан чи манай нас орчдөг байхгүй гинтээр. Тэгээд би айгүй харамсаад тэгээд бид хоёр ч ингээд суучаад 2 жил гар өнгөрцөө. Хүүхдтэй болохгүй жоо хоёул залуу юм чинь байж игээд байжсэн чинь аав өнгөрөөд тэгээд би чинь яанаа ингээд аавыгаа ингээд ач мачыг харуулж чадахгүй жоод өнгөлчлээд байсан. Ер нь бол ингээд аав эзнэртэй ач цэгийг нас харуулах хэрэгтэй юм байна гэж шийдээд тэгээд бид тэр одоо хүүхдтэй болохоор шийдээд хүүхдтэй болсон байхгүй. Тэгээд тэр хугацаанд ингээд айгүй тийм зоригтойгоор жирэмсэн болчихоо та. Тэгвэл ингээд ээж нь бол ингээд одоо чинь манай найз охин бол ингээд хүүхдтэй болцсон одоо ээж болно утгагүй хэдэн санаадаар ээж болно гэд тэр бүх юм замдаа ухамсарлаад бие бэлдээ сэтгэл зүгээ бэлдээ явж шүү дээ. Аав бол ингээд хажууд нэг бондор гизтэй найз охин л яваад байгаа байхгүй юу. Тэгээ хаяа нэг гиз мэдсийн эхо мехон дөрөв дотор нь бол нэг хүн байгаа гэд бодоод байгаа мөртлөө яг ингээд гар дээр ирэхэд бол ингээд юу лээ одоо чи одоо эн чин 2 он билээ одоо 10 жилийн дараа чинь би хаана авах хэвтэй юм тий. Манай хүүхэд ямар улсад л үстэй гэл бүх энэ дарамтууд ирд юм билээ. Тэгээд магадгүй бас тэр үеийн бас ялгаа байсан байж магадгүй. Тэр чинь нөгөө бас нэг тийм ороо босгоо үеийн залуучууд шүү дээ. Хүүхдүүд ч тэгэнгүүт чинь бас тэр юм бүрэн сайн ойлгож чадаагүй байсан юм шиг байна. Тэгээ эхний хүүхд бол ихээр ачаа юу гэдэг тий пал гэл ингээл үр харьлага одоо ирээдүйн зорилго морилго ямар зорилгогүй амьдарч байгааг ойлгосон. Хоёрдугаарт нь болохоор юу гэж бодсон нөгөө нэг манай том охин Буга. Тэгээд манай охин ч амар ингээд хайрлагдаж өссөн. Тэгээд дүүн ингээд манайч 2 ихтэй байхгүй юу. Би тэр нөгөө нэг бэлгүүний асуудаг тий. Та ингээд 2 дахь хүүхдтэй болох уу гэдэг шийдвэр гэхээр ер нь найзууд ингээд бүгд 2 дахь хүүхдтэй гаргаад эхэлсэн билээ хажууд ч. Тэгэнгүүт ингээд харж байгаа. Тий, найзууд тэгэхээр харчснаа. За хоёлоо ингээд байж л байх юм чинь тий. 2 хүүхдтэй гаруул гаргая дөө гэл. Ер нь гарах нэг хол гарах нь димээ хаа ойрхон гарах зүгээр ах гэд шийдээ гаргасан чинь 2 хүүхдтэй байж үзээгүй бит хоёр шууд 3 хүүхдтэй болсон. Тийм байх тий. Тэгэнгүүт чинь ингээд яг ихэр хүүхд чинь ингээл хүмүүс ингээл чамд таархалдаг шүү дээ. Ихэр хүүхд юу гоё би бас ихлмэр байна гэж хүмүүс бол тэгдэг байхгүй. Тэгээд би дотор яг та нар даах уу тий. Тэгээд тэр үед чинь нөгөө одоо жоохон удаан ирчи тий. Ихэр хүүхдтэйгийн одоо ганцаар их тэр хүүхдтэй юм чинь. Яа гэм бэлээ ингээд том охин чинь ингээд айгүй хайрлагч нэг өдөр пад гээд шууд 2 хүүхд таархалж байгаа байхгүй. Тэгээд манай охин 2 хастай ихэр чинь сайн ингээл ярьж марж чаддаг байсан. Тэгэл шууд ингээл ахичулчихж байгаа байхгүй тий. Тэгээд хүүхд насных нь тодорхой эсүүд нь ингээд 2 ихрийнх нь дүүгийнх нь ингээд хүүхэн болох дээр ингээд ятсан. Ачаалцсан. Тэгэнгүүт би одоо ихэр хүүхдтэй ээж хэрвээ энэ подкастыг сонсчод бас нэг зөвлөгөө өгмөр байгаа. Тэр нь яадаг гэхээр одоо монголч нөгөө ингэдэг штеп. Аав ээж нь бол кредит аваад гэртээ байж штеп. Аав надад ажиллаа хийж байгаа. Тэгээд тэр үед би яг хувийн бизнес эхлүүлээд амар завгүй байсан байхгүй. Тэгэнгүүт яадаг гэхээр ингээд 2 хүүхд чинь ингээд шүн ингээд сэрхээр нэг хүүхдтэй бол ээж нь босоод хүлээл буцаал унтчихдаг штеп. 2 хүүхд чинь хоёулаа зэрэг сэрнэ. Тэрээс нэг нь өөрөөр нөгөөд нь унтаад байна гэж байхгүй штеп. Тэгвэл нэг нь аав нь босоод нэг хүүхдтэй ингээд хамт хажууд нь ингээд тэрвэрлэж штеп. Тэгээ нэг нь мөмөд усаал унтаал ээж нь зүрэл нөгөө мамаагаа аваад ингээд усаал чинь мэдээж ааваас бол ээж шүн бол баг нойрвч байгаа байхгүй юу. Гэтэл өдөр болохоор беби чинь туслах гад бах хүмүүс ирнэ штеп 2 ихэр хүүхдтэй чинь. Тэгээ тэд нар байхад ингээд тодорхой хэмжээс унтаад амраад ингээд чинь абод өглөө 8-9 цагт ослоо ажилтаа байна штеп. Тэгээ тэр ихний нэг 3-4 сар мард нь би чинь 2 ихрэгээ төрөхөд бас нэг 90 орчим килограмм жинтэйсэн байхгүй юу. Тэгээ яг ой өрөхөд 78 килограмм жинтэй болж байгаа байхгүй юу. Тэгээ тэр бол чи ядралтын чин асуулт юм. Гойлог болог болсон юм байхгүй. Тэгээд нэг бизнес уулзалттай чи ингээд одоо бэлгүүн битээр ингээд яриа одоо митингд орчоод юугаа хаагаад дэвтрээ хаагаад гар өрөө гараад машин дээр очиход би сая уулзалтаар юу болцгоо санахгүй байхгүй. Хүний тарих болгон нойр гүтлэхэр чи бүр амар сони ажилд үлчтэй биш. Сэлгийг байх лээ. Тэгээд яг хав тэгээд хэрвээ юу яаж байгаа ээж нар байвал бас нөхрийг бас нэг жоохон тэр үед нь бас нэг жоохон бас тэр бас нэг хүн бас чамтай яг адилхан ачаал авахгүйсэн тодорхой хэмжээг нь бас ачаал авч байгаа гэдэг нь бас ойлгоод тэгээд адилхан л өдрийн цагаар бол яг л одоо бид гэдэгтэй адилхан функцтэй ажиллах хэрэгтэй шүү дээ хүн чинь тийм үстэй. Тэрээс би ихэр хүүхдээ шүн унтаагүй байхгүй гэдэг клиенттай хэлвэл нөгөөт нь тэр чинь надад ямар бат хийж надад юм хэлнэ шүү дээ. Тийм шүү дээ. Бэлгүүний үед яасан? Би юу яасан болохоо бас яг ер нь л аягүй сандал нийлж чинь. Тэгэл нэг сайн яг нөгөө яг юу
болно гэдгийг бас нэг мэдэхгүй л яваадсан л та. Тэгэхдээ яг хуу аль болох айгүйх тийм нөгөө баримтат кино тийм контент үзэл ингээл яваадсан. Тэгэнгүүт яг хуу ямар ч хэлсэн нэг өгөөдсөн гол мессежүүд нь бол аауд нь тэр нөгөө их нарийнхаа одоо энэ нөгөө жирэмсний одоо үзлэгт ч юм уу те доройл нөгөө эхо мохот нь явах хэрэгтэй гэдэг. Тэгэнгүүт бас тодорхой хэмжээний судалгаа шинжилгээгээр бол ингээл эхот нь яваад ахаар аав тэр болох ч байгаа юм байна гэдэг мэдрэмжээ арай өндөр авч чаддаг гэдэгчлэн байна л те. Тэгээ бас яг хүүхд төрсний чинь дараа бас нэг 3-4 сар бас тэр нэг бонд нь ингэж үүсэх хугацаа бас шаардлагатай байдаг. Гэдэг тиймэрхүү юмнууд ингээл үзэл байгаа. Гэтэ ямар ч хэлсэн тэндээс өөр хамгийн сайн ойлгосон юм нь бол аав байна гэдэг бол бас нэг төрлийн амар сонголт юм байна гэдгийг яг тэр баримт кинонд амар яриад байгаа байхгүй. Ер нь бол яг ингээл за би яг аав байна, сайн аав байна. Би юмд нь айгуу сайн оролцсон, хүүхдээ өсгөхөд айгуу сайн оролцсон гэдэг нэг шийдвэрийг гаргах нэг өөрөө яг аав хүний нэг хийх ёстой зүйл. Тэгээ хийснийхэн дараа яг оролцоод хүүхдтэйгээ цагийг өнгөрүүлэх бас нэг юм шийдвэр. Тэгээд энэ шийдвэрүүдийг гаргасан аав бол гаргаагүй ааваас угаасаа шал өөр гэдэг. Тэгэнгүүт тэр нь одоо жишээ нь ижил хүүстэн гэр бүлүүд дээр амар гардаг гэдэг жаа байхгүй. Ингээд хоёр аав хүүхд өсгөхөөрөө яг ингээ ээжийн төвшөнд байх ёстой гормоны өөрчлөлтүүдийг тэр аав нар хийхээр яг ингээд гараад идэг гэсэн тийм судалгаануудыг Dutch Wheel-ийн докюментари интерес харсан. Тэгэхээр яг тэрнээс ер нь хараад ер нь аав байх гэдэг бол амар сонголт юм байна л гэж ер нь бол бодоол яваад байгаа. Тэгээ одоо ч гэсэн хүүхэд маань өөрөө айгаа бага балчраа болохоор би саяас нөгөө подкаст эхлэхээс хэлчихсэн. Би яг аав болсон юм болоо гэдэг гэдэг яг ингээд яг бүрэн дүүрэн бас яг би чи аав шүү гэдэг нь яг хамгийн түрүүнд толгоондос орж ирдэг бодлоод энийг миний хувьд бол бас ягаад ч харах орж ирэхгүй юу. Би надад нэг асуулт байна. Би тэгтээ одоо чи хамгийн залуухан шинэ одоо дурсамжтай байгаа дэр тий. Одоо ингээд 4 сарын хугацаанд чамд ингээд яг ингээд одоо ингээд суур дурсамж болж үлдсэн тийм юу байгаа юу одоо чинь яг тийм момент байна чамд. Яг би аав юм байна гэдэг. Үгүй чамд одоо ингээд одоо хүүтэйгээ тий. Хойлоо ингээд одоо тэглэж бонд үсгэлээ гэд тий. Тэр юм моментийн тухай дурсамж байна чамд. Хэд нилээ байгаа. Нэгийг онцгой яг сая нөгөө нэг та нөгөө хоёр ихрээ шүн хооллохыг л ярьлаа шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө шүн босдог юмнууд л бодогдчихээн л та. Тэгэл яг хүүхдээ сэрхээс нь төрүүлж газ босоол бүр уйлж эхлэхээс өмнө газ би нөгөө маах нөгөө угчаар хоолдог. Тэгэл газ хоолыг нэгэл. Тэгэл ингээл амар нам гүнд ингээд жоохон бүдгхэн гэрэлт ингээл тэврээл өөрөө амар нойрмогтэй ингээд сууж хаа тийм өчөдлөө нээр бодогдчих. Тэгээ заримдаа ингээд шүн би биш манай ихнэр босчонгоод жоохон харамсч марамсаад идэх байхгүй. Би шүн босдог ч ээж байгаа. Тэр мөчөд надад арай гой санагдав. Би яг чамайг тэгэлж хэрэг чамайг сайн нөгөө 4 сарын тухай ярьж байгаа гэдэг тэр дурсамж орж иж байгаа байхгүй. Надад яг ингээд хүүхд няраа байхад нь аав чинь ингээд хүүхд ингээд холбоос үсгэсэн шүү дээ. Тэгэнгүүт би ингээд нэг удаа санаж байгаа байхгүй. Ингээд нэг өвлөөс манай охин өвл 9 сар төрсөн байхгүй. Тэгэхээр 2-3 сар болчихоор өвл болчихно. Тэр үуч агарын хүртлээс мөлийн одоогоос ч амар байсан шүү дээ. Тэгэнгүүт чинь яг охинтойгоо ингээд нөгөө мөмө идчихэлэг орон дээр нэвтүүлсэн чинь буцаас ирчдэг байхгүй. Тэгээ би ингээд охиноо ингээд харанхууд ингээд зөөлхөн хөвчөн тавьж аал ингээд охинтойгоо бүжиглээлсэн чинь бүжиглээлсэн. Яг тэр мөчөл би ингээд амар гоё ингээд яа би үнэхээр аав болчихлоо энэ яг миний хүүхэдтэй гэж үгүй тийм амар гоё дурсамж үсчихсэн. Тэгээд тэр бол ингээд амар гоё мэдрэмж ихгүй. Тэгээ тэрийг бодсон шууд өлмөс гарах гэж байна. За, тамирын хувьд ямар асуулт байгаа л гэдэг. Нөгөө түр яг түрүүний ярьсан юмнууд дээр бас айгу гоё л байна л да. Нөгөө тэр болгон ийм ачаалттай завгүй амьдралын хэв маягт бүгдээр орцгоцсон байдаг болохоор яг тэр болгон нөгөө өнгөрснөө эргэж цаг гаргаж бодох ч юм уу тий. Тэр дурсамжууд сэргийдэг болохоор та гуравтай ярьсан чи бас гоё байна. Тэгээд түрүүн хэлчихсэн зүйл нь яг анхны хүүхд дээр бол аав ялчгүй ухамсарлцсан аав тий. Нөгөө шийдвэр гаргацсан аав. За би их нэртэй туслая тий хүүхдтэй цаг гаргая ингээд гэдгийг ойлгоод шүн мөн айгу итгэвтэй босдгийн. Тэгэл ингээд нэг ямарч баг үүрэггүй шахуу заримдаа боссон шүү дээ. Ингээд хажууд нь ингээд ядаж суугаад санааны юм экспортлоо ингээд бараг унтаа шахуу ингээд. Тэгээд 2 дахь 3 дахь хүүхдээс болохоор ингээд анхныхаа хүүхдийг бид хоёр Бээжинд оюутан байхдаа гаргасан байхгүй. Тэгээ оюутан байхдаа хүүхдээ тэгээд сургуулаа төгсөөд ирцгэж ирсэн. Тэгээд Монголд ирээд мэдээж ажилчлал төрөлд ороод тэгээ нөгөө алтан гэрлэл ярьж байгаачлан өдөржингөө бас оюуны ажил хийж байгаа л
орой ирэхээр яалтчгүй бүр ингээд хүссэн ч шүн босох чадваргүй болчтой юм билээ те. Тэгээ яг нэг л удлаа унаа ингээл хүүхд төлөөд энэ гэл хоёр дахь хүүхд төр тэнгууд ихнэр ч гэсэн ингээл ойлгоол түрүүний бас алтан гэрлийн зарим ээж нартай захиж хэлэхэд гэдэг чинь манай ихнэр бас намайг аяг ойлгодог. Өөрөө айгүйх ядарч байгаа шүү дээ өдөржингөө хүүхдээ харна тэгэл шүн бас их уйлд сэрнэ. Тэгэхэд намайг ерөөсөө зайхах очи хүнд маргааш өглөө босоод л явах юм чинь ингээл тэр нь бас ингээд гоё эмэгтэйчүүд бас хамаагүй хачаал үрж байгаа тэр бол үнэн. Гэхдээ бас ингээд нөхрийгөө ойлгож байгаа тэр мэдрэмж нэг гоё юм билээ. Тэгвэл зөрүүлээд нөхрүүд бас яг тэр эхнэрийнхээ энэ хэцүү би сэтгэл санаа бүх талаараа юм ачаалттай гоё үед нь ойлгохыг айгу хичээх хэрэгтэй. Тэглээгээд яг би нэг тийм төгс байгаагүй. Мэдээж бас ойлгохгүй үед байсан баг. Гэхдээ би бинийгаа ингээ ойлгоод ингээ жоохон ингээ урам өгчих юм бол бас тэр харьцангуй ачаалттай үе гайгүй даваа туулд юм байна гэж сая бодогдлоо. Аавд ч ер нь жоохон оюун зөөлөн болдгийн гэсэн шүү дээ. Аав болохоор ялангуяа тестостерон энэ нь буураад. Тэгээ тэр нь хизээч эргэж сэрэгдэггүй гэсэн. Тэгэхээр надад яг тэр наадхан дээр чинь бол яг охинтой болохоор надад бол ялчгүй тэр мэдрэгцэн. Би манай томчоо хүү тэгээд дуршлаггүй. Тэгээ өөрөө оюутан аав. Тэгээд дуршлаггүй тэгснэ амар ачаал би айгу хариуцлагатай амьдрах хэрэгтэй гэсэн бодол яатсан. Хүүхд хүмүүжлийн арга барил дээр ч гэсэн яг арга барил сайдах юм байхгүй. Ер нь бол жоохон туршлагагүйцэн зүйл их байгаа. Тэгээд хүүдэр бас одоо юу гэдэг дуршилт явуулсан зүйлүүд бас байгаа. Одоо нэг одоо сонсож байгаа бол sorry. Хоёр сайхан тэр талаар ярилцсан бол угаасаа тийм байдаг шүү. Би ганцаараа тийм биш шүү. Угаасаа бүх тамууд туршилттай долоо байдаг. Тэр Instagram дээр хүртэл нэг юм funny видеонууд яваад байдаг шүү. Том бол ерөөсөө лаб тест тэгээ багасаа эмийн ч яаж өгөхийг ойлгож эхэлдэг. Ягаад гэвэл ямар эмчтэр очихооч ойлгож эхэлж гэдэг шиг. Дэниус тэгээд том дээр нэлийн дуршилтаа хоёр дахь маань тэгээ гурав дахь маань охтууд тахгүй. Тэгээ яалчгүй манай хүүч хэлээд байгаа. Одоо манай иргэн тойрны одоо өвөө эмээн нар чи манай эхнэр ч гэсэн чи охтуудтай болсноос хойш нэлээд өөрчлөгдөд энэ айгу зөөлөн магадгүй тэгээ бас ингээ манай хүү хажуунаас харахаар жоохон шодрог бус зүйлүүд бас ажиглагддаг байх те. Намааг иймэрхүү үйл гаргахад та ингэдэг байсан гэдэг сүмжлээ. Охин дээрээ өөр үд юм байна гэх. Тэгээ би ингээ сонсоодсэн чинь ялчгүй чиний хэлдэг шиг тэр тестостерон буураад байгаа мó эсвэл айгу зөөлхөн болоод байгаа мó мэдэхгүй л энэ тийм бил. За анд яв. Хэрэг туршлаа Антон дээр хийвгээд. Би ч би бас ялгаагүй. Би тэр чинь хамгийн 2019 онд би тухайн үед сургуультад төгсөөг Америкт байж байгаа. Зуны амралтаараа буйна над дээр зүгээр зочлох гэж ирээ. Тэгэхээр тухайн үед би жимсийн гэдэг анх олж мэдчихсэн байхгүй. Жимсэлтэй олж бидсэнтэй холбоотой яг зүгээр энэ хэрэг подкастыг аав нар хэрэг үзэж байгаад бас ялгаагүй одоо ээжнэр бүсгүүчүүд хэрэг үзэж байгаа бол нэг зүйлийг зөвлөхөд хамгийн анх аа болсон гэдэг мэдээгээ аваад хүмүүс янз бүрээр реакцлт юм байна заа. Тэгээ тэр реакцийг эмэгтэйчүүд янз бүрээр уншдаг. Тэр айгуу чухал. Тэн дээр айгүй careful байхгүй болвол ер нь дараа нь тэндээс одоо айгүй тийм хэцүү нөхцөлтэй гэх юм уу. За жишээлбэл миний кейс дээр яаж байгаа гэхээр бит хоёр угаасаа сарын тэнд ирэхгүй угаасаа эд хоног оройтчих жоо. Тэгээ бит хоёр яасан болоо гэд тест аваад үзсэн чинь тэгээ тэр орой авч үзсэн байхгүй. Тэгээ орой авч үзсэн чинь тэр 2 цус гараад ирдэг байхгүй. Тэнгүүд хамгийн түрүүнд нөгөө бусад хүмүүсээс сонсч ирсэн авсан филинг юм гэхлээр эмэгтэй хүмүүс өөрийгөө жимсэн гэж бодож байгаа. Тэр нь жимсэн биш байхлаар амар стресстэй, амар сэтгэлээр ундаг. Тийм учраас тэр нь байх үдэ гэж бодонгуудаа хамгийн түрүү надад хэлсэн юм. Би амар гахал тийм what гэл тэгэд гиснэ. За гэтээ хойл надад чинь тоохгүй яа. Яа тэгэхээр оройны тест худлаах магадлал өндөр байдаг. Тэгээ false positive үдэг рейт нь өндөр. Тийм учраас маргааш өглөө хойлоо одоо шинжилгээнийхаа тестүүдийг үзье. Хаажуулъя гэд би ингээ хэлчихэж байгаа байхгүй. Тэгтэл дараа нь тэр хүний яг ингээд нөгөө сэтгэл дотор нь юу ингээд үлчиж байгаа гэхээр наа тестэндээ бити итгэе гэдэг тэр нөгөө мессеж ингээд давхар ингээд явчихгууд дараа нь нөгөө хамгийн анхны өгсөн амар баяртай тэр мэт. Гэхдээ тэр чинь бас нэг 11:50 би 12 цагаас нөгөө пейпер даалгавар малгавар явуулж байгаа болохгүй. Тэгсэн үед надад гарч би бүр таатаад юу болоод байгаа бэ гэдгийгсэн. Тэгээд нэг тийм юм болсон. Тэгэхээр ер нь тэр нөгөө эрэгтэй хүмүүс анхандаа тэрийг аваад дийлэнх эрэгтэйчүүд бол угаасаа хайртай эмэгтэйтэйгээ бүсгүйтэйгээ найз охинтойгоо байхад бас яг тэр нөгөө мэдээлч өөрөө шууд орж ирээд нөгөө амьдралаа нүдэнд нь амьдрал ингээд өнгөрч байгаа сте амьдрал хизээч удаа дахиад хуучлаг шиг хэвэндээ байхгүй өөрчлөгдөж байгаа учраас тэрийг хүлээж авч байгаа ямар ч реакц гарч магадгүй. Тэгтэл анхны тэр өгсөн гаргасан тэр мэдрэмжээр тэр хүний бодлыг битгий дүгнэрээ гэж эрчүүдийнхээ өмнөөс хэлмээрээ. Тэгээ эмэгтэйчүүд маань тэрийг их сайн ойлгож аваарай гэж бол хүсмээр байгаа.
Тэгээд тэрэн дээр нь нэмэхэд зөвлөгөөгөө дуусчих тээ. Ирчүүд нь ч гэсэн анхны мэдээ авахдаа жоохон кул байгаараа тий. Яаж юм ярих хэрэггүй сайн бод тий. Чимээг байхад буруудах юм байхгүй шүү дээ. Харин яг хоо тэр итгэх хэрэггүй гэхгүй зэрэг бодож байгаа тий. Тэгээд баг зэрэг инээмсэглсэн байна. Эсвэл шокцсон ч яж болно шүү дээ тийм үстэй. Тэгээд үргэлжлүүлээ. Тэгээд тэрний дараа бид нар чи хаа болсон гээл. Тэгэл нөгөө үзлэг мүзлгүүдээ Америк хантдэж байгаа дараа нь Монголд ирээл. Тэгээд тэрэн дотроос харин надад нэг айгүй тийм сонин байсан мэдрэмж нь яг тухайн үед чинь би чинь дөнгөж 20 эдтэй жоохон байна. Тэгээд нөгөө төрснийх нь ер нь дараа ер нь дөрөнгөт л угаасаа за боллоо гэдэг мэдээж авчаа. Тэрээс өмнө нөгөө түрүүний хэлээс нөгөө бондор гэцтэй л нөгөө эмхтэй хажууд яваад байгаа болохоос биш энэ хүнд яг ямар сэтгэл зүйн хэрэгцээ байгаа, энэ хүнд яг ямар мэдрэмж байгаа, тэрийг нь ойлгож уншиж хажууд нь хань болно гэдэг бол аюу хэцүү юм байлээ. Яг аавын инстинкт орж иж одоо би нөгөө анзаарч 2 дугаар хүүхэд дээр бол би нөгөө ихнэрхээ жирэмсэн үедээ кэрлэх ойлгох нь бол бүр юм тэнгэр газар шиг ялгаад байгаа байхгүй. Тэр хүн ч 2 удаагийн тээлт аюу амар болж ирж байгаа. Тэгэхээр эхнээс бол угаасаа тэгж хүлээлтгүй юм байлээ. Надад харин айгүй хэцүү байсан юм юу гэхэлэр яг төрсний дараа би чинь энэ гэрээ ноён нуруу буюу энэ гэрээг одоо нөгөө хангах шаардлагатай. Энэ одоо хүний болон амьдрал дээр хорвоод ирсэн. Тэ манай их тэр надад найдсан байдаг. Манай хүүхэд хоёр аавч өртөө найдад ирсэн байдаг. Гэтэл би тэр чинь нөгөө айгүй олон юм ачаатай байгаа энэ хүний хувьд би нөгөө амжилттай байх хэвээр, орлоготой байх хэвээр, одоо гэр бүлийн санхүүгийн хувьд бол доктортой байх хэвээр гэдэг тийм нэг хэрэгцээ. Гэтэл нөгөө талдаа би чинь гэр бүлдээ цагаа зарцуулах хэвээр, хүүхдтэйгээ бонд хийх хэвээр, эхнэрийгээ кэрлэх хэвээр гэдэг ийм хэрэгцээ. Тэгээд энэ хоёр хооронд аюух нөгөө мөргөлдөөд сөргөлдөх яг үед би чинь яг нөгөө эрх хүнийхээ инстинктээр болохоор би чинь нөгөө одоо юу яхад шүү дээ. Уламжлал сэтгэлгээр яваад шүү дээ. Би бол энэ гэрийг провайд хийх нь миний номер 1 үүрэг. Хүүхдээ харах нь бол магадгүй ээжийн номер 1 үүрэг. Миний 2 дахь үүрэг бол хүүхдээ харах. Тэгтэл одооний байгалийн нөхцөл байдалд ороод ирэнгүү нөгөө эмэгтэйн ч өөрөө ажилдаа болоод карьертай болсон. Эрэгтэйн ч бас нөгөө хүүхдүүдэд харах одоо тийм үүрэг хамтаа нэгтцэн. Энэ хоёр ч хоорондоо эрэгтэй инстинктээрээ өөртөл рүү явах гэдэг. Нийгэмдэх хүлээлтээр эхнэрийн хүлээлтээр энэ ч хоорондоо зөрөх гээд байдаг. Энэ хоёрын дундах энэ балансыг олох аюул хэцүү юм байл. Эхэн дээр бол бид тэр олж чадаагүй. Хоёр дахь дээр одоо зүгээр юу гэж тохирсон бэ гэхлээр угаасаа чи ялгаагүй зөвлөлөөс гаргаж байгаа, би ялгаагүй зөвлөлөөс гарч ирж байгаа. Тиймээс хоёул хамтаа зэрэг өвгцэн цагтаа өөрийнхөө өвгцэн юм амжуул. Тэгээ аль аль нь карьерээ хөөх болон бусад юмд хийхэр бол хийгээл. Тэгээ одоо жишээлбэл 9-с 3-ын хооронд би ажиллаа идэг. 3-аас 29 хүртэл манай ихнэр ажиллаа идэг. Тэгээ би бол ажиллаа 3 үе дуусгаал тэгэл гэртэж бүгдээр. Тэгвэл одоо энэ дэр андын ярьж байгаа дээр бас би нэг Монголд нэг аюу тийм уламжилт ойлголт ингээд байгаад байгаа байхгүй тий. За ингээд та хэдээс би асуултаа асуулчихэд өөрөө тэрэндээ төрүүлээ ярилцсан. Монгол тэгээд аав хүн эрэгтэй хүний ийм одоо стандарт гэдэг юм уу тий. Тийм эрэгтэй хүн ямар байх хэвээр ийм стандарт Монголд аюу тийм бүрхэг. Тэгээ зарим талдаар баг боломжгүй юм байгаа байхгүй тий. За би та зүгээр нэг мөрөөдлийн эрэгтэй хүн Монгол эрэгтэй хүн ямар байх хэвээр юм хэрэг. За нөгөө чудаг юу лээ гүндүүгүй байх хэвээр тийм үү. Халж ухаантай байх хэвээр. Бүх барилдаг байх хэвээр юм шүү ган тодорхой хэмжээгээр тий. Тэгээ бас нэг жоохон хэрүүл хийдгүй юм шүү. Тий хэрүүл хийдгүй юм шүү. Бизнесмен байх хэвээр. Бизнесмен бүр ингээд одоо од жаргал захирал шиг эсвэл Баатар сайхан шиг амар successful бизнес байх хэвээр тий. Нөгөө талдаа ингээд нийгэмд ингээд тодорхой хэмжээний байр суурьтай байх хэвээр гэрчлэлийн юм бүр ингээд тэр стандартыг бүр ингээд төгс эрхтэй хүн дэлхий дээр байхгүй эрхтэй хүний стандарт авчиад байгаа байхгүй. Яг Солонгос киноны гол дүр дээр гардаг залуу шиг тийм амар зөрөгтэй ухаантай сайхан сэтгэлтэй тэгсэн мэтлээ өрөв тэгсэн мэтлээ спортлог тэгж зодтож чаддаг гэдэг сонио. Гэтэл ингээд манай нийгэм дээр ингээд бодит байдал дээр Монголын нийгэмд ирчүүд бид нар чи ямар юм одоо хүн хэрэгтэй вэ гэхээр яг сайн аав хэрэгтэй байна. Сайн эрхтэй хүн хэрэгтэй байна тийм үү. Заавал тий чинь баян тийм амжилт хүрэх нь номер 1 сонголт нь зорилго нь биш шүү дээ. Аав хүний хувьд бол яг анд дийлдэг номер 1 зорилт нь бол гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлдэг байх. Тэрний одоо ажралын төлөө тодорхой хэмжээний золиос гаргадаг байх. Одоо ингээд манай энд ингээд одоо би чинь 84 онд төрсөн. Мэдрийн үеийн найзуудын дунд чинь нэг тийм ойлголт байхгүй. Эрэгтэй хүн бол ийм амар мундаг, successful бизнесмен байх ёстой гэдэг нэг юм одоо критерий гэх юм уу те шаардлага байгаа байхгүй. Гэтэл тэрнийг хийх гэж явж ийн гээд гэр орондоо үзэгдэхгүй те цаг цагцгаа зарцуулахгүй бодохоор ингээд хүүхдээс амар хол хөндөг өсцөөж. Тэгээд ингээд
юмнууд ингээд бидний харж байгаа өнцгөөс л тэр нэг болохгүй байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. А гэтэл өнөөдөр ингээд яг танаа авч нэг дундчил ир хүн байгаа байл үүдээ. Тэглээгээ тэр чинь их буруу юм биш ш тийм шүү дээ. Заавал хүн болгон додж байгаа шиг автаа байх шаардлагатай мó үнэхээр игвэл мэдгүй. Манай бол зүгээр нэг хогны машины жолооч байсан хүн. Тэгээ миний хувьд бол миний бол enough хангалттай. Би нэг аавыгаа нэг амар мягаар байсан юм да. Тэр гэж юусо боддог. Манай бол үнэхээр лаг супер залуу байсан. Тэгээд хүүхдийн хувьд бол тэр аавынх нь тэр нийгэмд байдмалж байгаа байр суурь тэр бизнес мундаг бизнес байна хамаагүй. Хүүхдийн хувьд бол аав бол аав тий. Гэхдээ аавынхаа үргийг харин хэр сайн үсгэсэн гэдгээр л хүүхд нь аваад өгнөхөөс биш. Манаас та 500 нэг ажлын байр гаргаж байгаа юм чинь. Дүүрийнхэн шилдэг татварчлагч тий. Тэр бол хүүхд бол тий. Одоо андын 5 настай хүүхд бол тэр түүч хамаагүй байхгүй тийм үстэй. Юу тэр аав харин гоё сакс гоё шиддэг мэддэг тэр чинь л амар гоё мэдрэмж байгаа байхгүй. Тэгэхээр та нар бас наа чи ингэж бодож гин үү юу гэж бодож байна. Хүүхдэд ялангуяа бага насны хүүхдэдтэй аав нар бол тэр нь илүү үнцэнтэй. Тэр нь илүү нөгөө inside me гэх хүүхдийн кино гэдэг шиг нэг core memory гэдэг шүү дээ тий. Суур юм дурсамж гэдэг шиг тийм юм тэрэндээ үлддэг байх. Ягаад гэвэл та нар ингэ буцаад аавтайгаа цангасан өнгөрүүлснээ бодох юм бол мэдгүй тийм нэг амар супер бизнесмен ч юм уу амар бүх барилчсан интернет их санахгүй байх. Тэгээ өөр нэг жижиг нэг юм их хүн анзаардаг хүртэл амар гоё дурсамж үлдсэн юмнууд л хүний дурсамж нэг дурсамж бол үлдчихдэг юм байл л дээ. Тэгээ ер нь бол хүүхд төсөгч чинь те мэдээж хөө хүнд нь биеийн төрүүлэгч сэтгэлийн төрүүлэхгүй Монгол ард байгаа шүү дээ. Хүн бол өөрийнхөө замлаар ингээл өсч хөгжөөл ингээл явна. А бид нар бол тэр орчныг айлуулах тав тухтай байлгах те боломжийг олгох дээр л ажиллана гэхээс биш хүнийг бол яг өөрийнхөө замаар явуулчихдаггүй шүү дээ. Энийг мөрөөдлийн замаар ч явахгүй шүү тэр хүн чинь хөө юм чинь те. Дүүн нар чинь надад биэс нөгөө ойрхон сайхан бодсон болохоор надад хариултнаас айгүй ойрхон байна. Айгүй гайсуултай. Би зүйлээ ингэж утсан. Нөгөө миний анзаарснаас яг түрүүний хэлсэн яг нөгөө карьер уу гэр бүл үү мөнгөтэй юу мөнгөгүй юу бизнес үгүй юу гэдэг яг энэ шийдвэр энэ хааш явах вэ гэдэг ерөөсөө 95% нь хажууд байгаа эхнэрээс хамааралтай. Санагдсан миний хувьд бол. Эхнэр хүн аль зүг рүү нь харуулж хагаад юмыг чангалаад явуулна. Эрэгтэй хүн яг тэр зүг рүүгээ л ер нь гээд явах гэдэг юм шиг надад санагдсан. Ер нь бол хажууд байгаа эхнэртэй магадгүй ингээл орж ирэл оо хараас iPhone гарцсан байлээ шүү дээ. Гээд ингээд ихлүүл те энэ хүн хүүхдтэйгээ илүү цагийг өнгөрүүлэхээс илүүтэйгээр iPhone 16-ыг эхнэртэй яаж аваад өгчихгүй гэдгийг бодно. Тэрний ардаас хүн. Тэгтэл эхнэр хүн жишээл миний хувьд айгүй азтай тохиолдол манай эхнэр үргэлж хэлдэг юм. Хараа бид нар хоёр өөрөө байранда гурлахнаа байж хата жаргалтай байсан. Enough. Бид надад одоо амар мөнгөтэй амар гоё машинтай байгаад шаардлага байхгүй. Зүгээр л гоё хүүхдтэйгээ хамтдаа бөөнөр хамтдаа жилдээ нэг гадагшаага аялждаг. Тэгээ гоё дурсамж хамтдаа бүтээждэг. Тийм байхад л enough. Тэгээд ингээд өгөнгүүт одоо нөгөө яг манай философи бол нөгөө хөрөн хурахаас илүү дурсамж хурааж амьдарч байгаа юм л да. Ер нь тийм учраас яг магадгүй хэрэг таны эрэгтэй хажууд байгаа хүн чинь те амар эрэгтэй хүнийхээ талаас эмэгтэйчүүд тайлбарлах гэдэг шүү дээ. Амар ингээ юмны ардаас ингээ хөөгөөд байгаа бол магадгүй та өөрөө тэр хүнээс юу хүсдэг вэ, юу хүлээдэг вэ гэдгийг аягүй сайн бодоод магадгүй тэрий ч юм биелүүлэх гэдэг тэр хүн яваад байгаа юм шүү гэж аягүй сайн бодох хэрэгтэй юм шиг. Тэгээд нөгөө хүүхэд болно аавын дурсамжийн хувьд бол таны яг хэлж байгаа юм. Угаасаа л амьдралын төгсгөл бид нар аавыгаа ботход те аавтайгаа хамтдаа гоё гулгаж исэн аав надад хамгийн анх дугуйнхыг зааж өгч исэн орой орон дотор өглөөр уншиж өгч исэн л надад амьдралын төгсгөлд аягүй гоё үнцэнтэй гоё дурсамжлахаас биш аав надад тийм гоё маш авч өгдөг. Тэр яг цогцсон усаа мартдаг шүү дээ. Тийм л юм л тий. Чи аягүй их дурсамж бүтээх гэж л байна шүү дээ. Камера хөрөж та ч одоо бүр энэ чиглэлд бас нилээ мэрэгжлийн туршлага болтос байгаа шүү дээ. Харин тий. Одоо ажиллаж байгаа сан маань бас бага насны хүүхдийн хөгжил боловсролыг хэлсэн төсөл хэлбэрүүдийг дэмжиж ажилладаг байхгүй. Тэгээ яг онлайн өнцгөөс ч юм олон улсын судалгаа интернетээр хардаг л та. Тийм. Тэгээ яг угаасаа аав нарын оролцоо дэлхийд даяар тутмаг. Монгол бас тутахгүй. Тэр нь одоо уламжлалт нийгмийн тогтолцоо болон соёлоос гаралтай зүйлүүд байгаа тий. Тэрнээс гадна орчин үеийн тогтолцоо бас тэр боломжоор хангахгүй байна. Одоо жишээлбэл бид дөрөв хүсээд өнөөдрийн одоо жишээл Улаанбаатар ч юм уу Монгол улсад одоо
байгаа нийгмийн боловсролын эрүүл мэндийн асуудлуудаас болоод хүссэн хэмжээнд жишээлбэл гэр бүлтэйгээ цаг наацх нь бид нар бөглөрөөнд ямар их цаг зарцуулж байгаа тий. Тэр чинь бидний амьдралын чанар болон гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хүртэл шууд нөлөөлөд байгаа байхгүй. Одоо сүүлийн үед би яаж машин ундаггүй байдлаар ажил гэр сургууль хүүхдүүдийн сургуулийг зохицуулах гэдэг тийм л юм бодоод эхлэв байгаа байхгүй тий. За тэр яг хаа асуулт бас аягүй гоё байлаа. Би бас сүүлийн үед хүн ер нь ингээл нас явах тусам гэдэг шиг илүү ухаарддаг юм шиг байна. Тэгээд манай аав ер нь намайг жоохон байхад ямар байлаа гэж яг их боддог гэсэн тий. Тэгээд яг хамгийн тод толгонд орж иж байгаа зүйл нь бас ялгаагүй ажил хийдэг байсан тий. Ялгаагүй ачаалттай стресстэй зүйлүүд болдог байсан юм шиг байна. Тухайн үедээ бол. Гэхдээ яг ямар юуны тод швэсэн бэхээр яг гэрийнхэн хаалгаар орж ирэхдээ шууд ажиллаад тэр яг хаалганы цаана үлдээдэг хүн байсан. Хизээч тэр ажлынхаа стресс те юу ч болсон байж болно. Стресс, бохимдол ч юм уу мэдгүй юу болсон зүйлийг гэртээ оруулж тэр уур амьсгалыг гэртээ хизээч оруулж ирж байгаа байхгүй. Би хизээч тийм зүйлийг бол санахгүй байгаа байхгүй. Тэг ингээ харахаар дандаа юм инээмсэглсэн гоё эерэг тэг ингээ хүүхдүүдээ ингээ ажлын стрессээ гэр бүлдээ оруулж ирж хүүхдүүдэд загнах ч юм уу тийм байгаагүй. Тэг тэр айгүй гоё байсан юм байна. Надад ерөөсөө тийм мэдрэмж өгж байгааг болохоор би өөрийгөө эргээ харахаар би тийм байж чадж байна гэхээр бас үгүй байлээ. Яг хөө тэг өөрөөсөө дүгнэлтэйгээд ажил бол энэ хүмүүс ямар ч хамаагүй. Тэгээд ажил дээр болсон стресс одоо миний гэр бүлийнхэнд ямар ч хамаагүй. Тэгэхээр яаж тэр зүйлээ аавшгэ хаалганы цаана үлдээд сурах вэ гэдэг дээр би сүүлийн үед жоохон анхаарат байгаа гэх юм уу те. Хоёрдугаар тус сая андаа ярьсан зүйл бас надад яг ойрхон байна л та. Манай ихнэр ч гэсэн угаасаа нөгөө тэр хүүхдээ би бас санал хэлдэг чиний хэлсэн. Эхнэр бол эрэгтэй хүн бол гэр бүл толгоо гэж өөрийгөө боддог. Тэгээ эргэн тойрныхан ч хүмүүс тэрийг өөртөө тэгж ойлгуулдаг. Гэтэл яг эхнэр нь бол хүзүү байдаг. Тэгээ хүзүү хаашаа эргэн толгоо тийш иргэдэг. Тэр бол яг үнэн ер нь бол үнэн. Тэгээ яг би бас яг андаа ярьсан зүйлтэйг санал нэг байна. Манай эхнэр ч гэсэн ерөөсөө тийм эд хөрөнгө те одоо сэтгэл хангалуун бос байна ч юм уу эсвэл одоо ийм байрны тийм машин гэж хизээч ярьж байгаагүй. Тэр яг бит хоёрын амьдралын үнцийн нэг болохоор өнөөдөр хүртэл юм гоё амьдраад мэдээж ингээд маргалдах санал зөвлөдөх зүйл. Гэхдээ бит хоёрын амьдралыг харах үнцэг нэг юм байна гэдгийг ойлгоод тэр нь яг амьдралын хосын харилцааны ч юм уу суур юм байна гэдгийг ойлгоод өөрөөр хэлбэл хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ одоо нэг тавьдаг. Тэгээ яаж бид нар чанартай гоё хамттай цагийг өнгөрүүлэх вэ? Хүүхдүүдийн боловсролд аягүй анхаардаг. Мэдээж нөгөө нэг жоохон тав тухтай амьдрахыг хүснэ. Гэтэ тэрийг ингээл байнга бодож стрессдэг тийм одоо гэр бүл биш. Тэгэхээр тэрнгүүрээ айгүй нийтлэг юм бэлээ. Тэгтээ бас энэ дээр би зөвхөн нэг хэлмээр байгаа зүйл нь эрэгтэй хүнд хандаж хэлмээр байгаа зүйл нь бас л өөр дээрээ бас дүгнэлт хийгээд байгаа. Яалчгүй эмэгтэй хүмүүс илүү хохирдог. Тэг карьер одоо Монгол улсад боловсролын түвшингээр эмэгтэйчүүд илүү мөртлөө хөдөлмөр эрхлэлтээр бол эхчүүдээс илүү хохироод байгаа байхгүй статистикийн үзүүлэлт байгаа. Ягаад тэгэхээр манай чанартай хүүхд харах үйлчлэгээ байхгүй. Цэцэрлэг нь 3-аас авч эхэлдэг. Цэцэрлэгийн хүртээмж асуудалтай. Бүх цэцэрлэгүүд адилхан чанарын үйлчлэгээ үзүүлэхгүй байна. Төлбөртэй төлбөргүй гээл те. Тэгэхээр эмэгтэйчүүд хүсэн үсээгүй одоо энэ хохироод байгаа мэдсэн сурсан зүйлээ шууд ажлын байранд одоо хөдөлмөрийн зохицол руу нэвтрээд өөрийгөө улам хөгжүүлж те байр сууриа ингээ баттгах боломж нь хохироод идэг. Тэнгүүд ялангуяа одоо манай кейс төр жишээлбэл 3 хүүхэд 4 5 насны цайтай гаргахаар нэгийг арайч нэг цэцэрлэгийн насан дээр авчаал ягаал ингээд хөдөлмөрлөх гэхээр буцаал ингээл яадаг те. Тэгээд хахаар шууд хохирдог. Дээрээс нь нөгөө нэг өөртөө итгэл нь бол сөргөөр нөлөөлж эхэлдэг те. Сурсан мэдсэн зүйлээ мартаж эхэлдэг ч юм уу. Тэнгүүд нөгөө талдаа эрэгтэй хүн бол харьцангуй тэл дараа хохирохгүй байхгүй. Тэгээд бид нар өөрсдөө бодохдоо бид нар провайдл чинь бид нар гэр бүлээ хангаж гин гэж бодоод тэрийг гол ингээд би гэр бүлээ одоо тижихгээ явж шít гэж хитрхи явсаар байгаад заримдаа миний бодлоор өөрийнхөө эгогоо бас тэр дотроо чигчээд байгаа зүйл байгаа юм шиг байгаа. Өөрийнхөө карьерийн амбиц ч юм уу те. Хувь хүнийгаа нөгөө нэг одоо амжилт бүтээж чадчих шүү гэдгийг мэдрэх мэдрэмжээ бас хитрхи too much гэрлүүгээ би провайдл шүү гэдэг зүйлийг шингээнгүүтээ тэрийг дараа нь нэг юмд оруулангуудаа магадгүй гэр бүлийн харилцаан дээр би гэрийнхэн төлөөлөл явж шít гэд ингээд байгаа тал бас байж магадгүй зөвхөн одоо гэдэг өөрийнхөө нэг үйлхэд туршлагаас чарахад гэхдээ бас эргэн тойрныхоо хүмүүсийг чарахад тэгэхээр бас нөгөө нэг тэр эрэгтэй хүний гол primary нөгөө нэг хариуцлага юу гэр бүлийн провайдл гэдгийн цаана хувь хүний амбиц эго бас айгүйх яваад идэм шиг надад бас санагдаад байна.
Би бас энэ дээр сэтгэлээ өргөжлүүлээд нэг зөв асуулт асуучих гэж бодож байна. Би дараа бас би нэг асуултсан. Яг би одоо яг адилхан л да манай эхнэр бол жишээ нь бүр яг хүүхэдтэй болоод надад шууд хэлсэн аахгүй юу. Ер нь бол чи нэг бол том амбицлахгүй бол зүгээр бойл гэсэн аахгүй юу. Тэгээ чи яг ингэ тодорхой надад ингэ зорилгоо ингэ харуул. Тэгээ тэрэндээ яг хүрч чадна гэж байгаа бол яваад үз. Тэгээ би тэр чинь дэмжинэ. Гэхдээ хэрвээ чи Монголд зүгээр л нэг ажил хийгээл зүгээр л нэг явна гэвэл хэрэггүй ойлоо зүгээр амьдрыг гэвэл гадаад тавьчих амьдрсан дээрээ. Яагаад хэрэг таны сайн нийлсэн шилтгаанууд байгаа аахгүй юу. Одоо энэ боловсролын тэгэл хүүхд харах одоо энэ боломж гэх юм уу те энэ юмнууд. Тэгэнгүүт одоо манай эхнэрийн аав ээж нь гадаадд амьдардаг. Манай аав ээж болохоор айгүй хөгшин настай. Тэгээ бит хоёр ч ерөөсө хамаатан байдаггүй. Хоёулаа нэг юм хамаатангүй. Тэгээд ах их ч ерөөсө байхгүй. Би бол ихчтэй байсан гэхдээ ихж байгаа алдсан. Тэгэнгүүт ингээд ерөөсөө ямар ч юм ойрын хүн байхгүй. Бүх өөрийг хариуцлага бит хоёр дээр л байдаг. Тэгэнгүүт би гэртээ байхгүй байх гэдэг нь л өөрөө тэр хүний хувьд бол маш том юм болчихсон. Тэгээ нөгөө нэг яг юм төлбөртэй одоо хүүхд харах үйлчилгээ энэ төр авыг ингүүд зарим хүмүүс нь мурайл алга болоод ингээл явчихдаг болохоор айгүй хэцүү байдаг. Тэр ер нь амар хэцүү бил. Тэгээ одоо бол ингээл ер нь яг одоо л айгүй хүнд үл дээрээ байгаад байгаа гэж яг бидрээд байгаа байхгүй юу ер нь те. Эхнэрийн хувьд ч гэсэн эн чинь нөгөө гормоны өөрчлөлттэй яг нөгөө амар хүнд ямыг тавж тоолж байгаа. Тэгэнгүүт яг түрүүний сарсан одоо энэ хэлсэн энэ Улаанбаатар хотын амьдрал бид хоёр л цуслан дээр байгаа л да. Тэнгүүд хотод ирэнгүүд амар стресстэй байхгүй бүр ингээл за хүүхдэд дагуулаад ирэх юм бол өстой нэрээ ёо амар хэцүү болчдаг. Тэнгүүд зөвхөн карьер ч юм уу одоо нөгөө амар том амбицлгээд байгаа юм даач биш. Яг үнэндээ зөвл өдөр тутмынхаа нэг шалтар бултар юмдаа ингэсээр агаал нэг том амбицлаад байгаа юм байхгүй. Харин ч бүр илүү стресстэй л тэгэл нэг амар уур бухимдалтай болох гээд байгаа юм санагдал. Би бол тэгээд маш санагддаг байхгүй. Тэгэнгүүт тэр уур бухимдлаа ингээл одоо өөр юм руу чиглүүлэхийн тулд айгүй их юмнууд ингээд хийх шаардлагатай болдог юм шиг. Тэгэнгүүт яг миний асуумаар байгаа юм нь эрчүүдийн хувьд аудио таад одоо энэ сэтгэц мэдрэлийн гэх юм уу те нөгөө сэтгэлийн эрүүл мэндэд яаж анхаарч ийн гэдгийг бас ярмаар санагдаад байна л да. А тэг яг тэр нөгөө таны асуусан дээр нөгөө идеал аав дээр би бол нөгөө нэг зүгээр надад юм сонирхолтой санагдсан юм нөгөө манай аав жоохон бахад сая явцгаахгүй. Айгүй хариуцлагагүй аав болоод тэгэнгүүт айгүй сони эсэргээрээ би нэг аав дээрээс гомдож байгаагүй. Харин зүгээр нөгөө яг тэр нөгөө гоё аав байх дурсамжгүй болохоор аавын тухай ингээд бодлоо. Манай аав чинь нөгөө арчсан өсгөх хүмүүсд оролцож исэн юм байдаг хгүй. Тэгэнгүүт нөгөө яг тэр идеал арна л ботцсон. За аав бол нэг чухал юм хийж исэн. Чухал хүн шүү. Ямар ч хийсэн нэг муу хүн бол биш ах гээл тэгэл ингээл ботцсон. Тэгэнгүүт миний хувьд болохоор аав гэдэг нэг тийм legacy санагдаад байдаг хгүй. Бүр ингээ багаас л ингээл тэгэнгүүт би бас хүүхдэд төрөнгүүт шууд бодож эхэлж байгаа юм. Окей, what's my legacy гэж бодогдоод амар сонь. Тэгэнгүүт яг практик дээр бол нэг амар тэр хүүхд надаас нэг legacy хайгаад байгаа юм ерөөсөө харагдахгүй байхгүй тэр хүүхд. Тэгэхээр амар сонин нэг тийм дилемматай. Одоо хүртэл тэр дилемма нь ингээ амар сонин санагдаад байна. Гэхдээ тэр нь би нэг тийм муугар боддгоо. Харин ингээд би ингээ өөрөө аав байх гэж хинбэ гэдгийг ингээ айгу гоёор ингээ shape дахиж тодорхойлж болох юм шиг санагдаад байдаг тийм. Би хариулъя. Намайг 4 настай манай аав хоёр ингээ тустай амьдраад эхэлсэн. Тэгээ хаа манай аав бол ингээ тустай амьдрал зохиол ингээ яваад гэсэн байхгүй. Гэхдээ ингээд нөгөө аав ээж хоёр ингээд нөгөө суур хоёр хүн ингээд хор тохиргооргүй хүн байсан юм шиг байгаа юм байхгүй. Гэхдээ ингээд манай бол ингээд бид нэр амьдрал байж л идэг. Амьдрал юм болгон дээр л ингээд манай аав ингээд байж л идэг тийм хүн байсан байхгүй. Тэгээд гэхдээ нөгөө хамт амьдрахгүй болохоор хүн аавын стандарт гэж юу байдаг юм гэдгийг мэдэхгүй болохоор аавын стандартыг бүр ингээд амар дээр тавьчих юм билээ. Амар өндөр тавьчихдаг. Төгс байх хэрэгтэй гэж тавьчихдаг юм билээ. Тэгээд би баг саяхны хүртэлтэй одоос нэг 3 жилийн өмнө хүртэл ингээд бүр өөрийгөө амар ядрааж зовооч те нөгөө нэг түрүүний ярьдаг төгс монгол хүн байх гэж нөгөө талд нь төгс аав байх гэж ингээд хоёрыг андийлж ингээд балансчлуулна гэж ойлгохгүйгээр хоёулынгийн төгсөх гээд тэрэндээ ингээд амар стресстэй байсан мөлий. Тэгээд нөгөө чиний хэлээ сэтгцэн эрүүл мэндийн юу болсон байгаа бүү мэд болохоор тэр ямар ч нэг үнэлгээ мүлгээгээр оруулж байгаа нэг олигтой хариу гарахгүй одоохондоо. Тэгэхдээ би зүгээр яг бэлгүүний хувьд болохоор 70% хувьд бол бас хитрхи бас тийх хэрэггүй байхаа гэж бодож байна. Ялангуяа хүүхд бол ингээ өөрийнхөө одоо ингээд эдий 4 сартаа ч гэсэндээ ингээл дэлхийгээс ингээл янз бүр мэдээлэл өөр дээрээ авсаж байгаа тий. Ямар ч байсан аав хүний гэртээ үүсдэг үрг бол ямар ч гэр бүл нэг хүчийг хэлэлж идэг юм уу тий. Хэрүүл зодоонч гэдэг юм амар ийм одоо хүүхдийг
одоо травманд оруулах хэмжээний янз бүрийн арга үйл ажиллагаа явагдахгүйгээр байхад л ер нь хүүхдэд бол тэг нийгмээсээ янз бүрийн ямайг аваад ингээл бүрдэл өнгөрчөөл явах юм шиг байгаа юм. Тэгэхээр бас хит амар өндөр стандарттай ангууд тэрнийг төлөө ингээд хамаг энерги, ирч хүч, сэтгэл санаа ингээд зовоод өөр явах юм бол нэгдүгээр аав өөр амар мохно. Хоёрдугаар амар ядрах юм билээ. Тэгэхээр би бол бити тэгээрээ зүгээр харин гоё орчин үүсгээд те манай аав ингээд амар nice хүн байсан байхгүй. Тэгээд ерөөсөө нөгөө түр хэлсэндээ нөгөө хогны машин жолооч. Тэгэхээр чи мань хүн нөгөө зүгээр л 10 жилийн боловсралтай хүн байхгүй. Тэгээд ерөөсөө тийм амар гоё ярьж мэддэг юм. Би нэг удаа ажил дээр очсон чи хоёрыг тутмынх нь нэг нь хараалын үгэлдэг үү би л ажил тий. Тийм амар хүнд яриа мариатай тий. Тийм хүн байсан билээ. Тэгээ яг хаа тэрийг л гэртээ авчирдгүү тий. Тамирыг илдэг шиг хаалганы цаана үлдээгээл гэр дотор бол ингээл аав байгаал гадна бол одоо тэр манай аав чи Батэрд гэдэг нэртэн иргэн Батэрд нь одоо ажлын газрын Батэрд нь ч гэдэг юм уу тий. Одоо тийм л хүн байсан байж тарах. Тэгэхээр миний бодлоор зүгээр одоо нэгэн дээр ч гэсэн ингээд өртөл голсон ийжүүд байна тий. Тэдний үр хөвгтүүд ингээд өс том болж байгаа. Гэхдээ тэр үе залуучууд ирүү сонсож байгаа үзэж байгаа бол аав гэдгсэн дарж бити өндөр тавиараа яг өөрийнхөө л бай. Тэгээд тэрэнд чинь үр хүч ямар өнцгөөс нь харж ийнө гэдэг чинь тэр хүний юу одоо хүүхдэд чам руу хараад ингээд бодож байгаа бодол нь таашгүй шүү дээ. Гоёор авч байгаа боо гарч авч байгаа юм мэдхгүй. Гэхдээ мэдээж эцэг эхийнхээ хувьд мишиг хүндлээл ингээд хайрлал бидний ч гэсэн байгаа бүхнээ л тэр хүн зориулах хэрэгтэй. Тэгээд би түр андыг ирэхээс өмнө энэ хоёр зэлжсэн юм. Манай аав тийм одоо нэг юу гэмтэй одоо монголоор нэг амар боловсралтай бичсэн мэт амьдралын амар ухаантай хүн байдаг шүү дээ. Тэгээ манай бол тэгжсэн 16 өрэхэд шууд ингээд суулгасан. За хандаа. Өнөөдөр ингээд Монгол Улсын иргэн болсон. Паспорт авчлаа. Хүн бол өөрөөсөө гаргасан шийдвэрийн хариуцлага өөрөө хүлээдэг байх хэрэгтэй. Би чамайг амьдралаа яаж амьдрах гэсэн заахгүй. Чи өөрөө амьдралын шийдвэрийг чи өөрөө гарга. Хариуцлага харин чи өөрөө хүлээн шүү. Би тэрийг одоо ингээд хараад тий надад ирээд туслаад аварна гэсэн юм бол одоо байхгүй. Чи өөрөө хариуцлага хүлээ. Тийм болохоор би чамд яаж шийдвэр гэсэн заахгүй. Гэхдээ би яаж амьдрснаа чамд хэлье. Чи эндээс нь авахыг нь аваад гих нь гээгээд өөрөөхөө амьдр гэдэг. Тэг зөвлөгсөн байхгүй. Тэгээд би ч гэсэн тэгээд хүүхдтэй бол өнөөдөр ч тэгжил миний хүү манай хүн ч одоо 16 орч байгаа. Тэнгүүдэг миний охин тэг өөрөө амьдралаа яхаа өөрөө шийд. Тэ чи одоо ингээд ахлах ингээд орж байгаа. Чи ингээд одоо нөгөө ангийнхан чинь арх марх уух одоо үе эхлэх бах тий. Чи уух хэвээр бол уух. Гэтэ аав чамд итгэж байгаа. Ямар нэгэн асуудал өсвөл аав руу гээл аав нь хүчээд ямар ч хаанаас ч байсан очиод аавна тий. Тэгэхээр хаанаас ч байсан очиж аавна гэдэг. Тэгээд хүүхдэд миний бодлоор бол тэгжил бодсон зүгээр хүүхдийг өсгөхдөө бол өөртөө итгэл нь 200 өгөхтэй юм билээ. Тэгээд амьдрал ч угаасаа ингээд амьдрал дээр гараад талаалан зодсоор байгаа доош нь гаагаад 120 дээр буулвал сайн байна тий. Тэгтэл хөрх амт гэрээсээ 100% итгэлтэйгээр амьдрал нь хулаад 40 юм уу 30 болчихвол бүр хайрна шүү дээ тий. Тэгэхээр өөртөө итгэлийн ингээл 200% л гарах нь л зөв юм болов гэж би бодсон шүү дээ. Баяцлаг. Миний хувьд надад бол нэг асуулт, нэг факт, тэгээд нэг хариулт байна. Ахлаа билүүний хамгийн сүүлээс билүүний ахлаа фактаас эхлэх юм байна те. Факт нь болохоор нөгөө түрүүн ах ярьжсэн шүү дээ нөгөө манай Монголд манай эмэгтэйчүүд нөгөө карьер ялтч билүүх ингэж жолоосолтгоо гэдэг. Тэгээд тэрэн дээр харин бид нар ер нь нийтээр нийгмээрээ нэг зүйлийг ингэж бас жоох ингэж өөрчлөх шаардлагатай байгаа нь нөгөө хүүхэд өсгөхөд аав өсгөж болно. Заавал дефолтоор те төрөнгүүт нь ээж хүүхдээ харах хэрэгтэй гэдэг тэр хүлээлт тэр нөгөө бодлоог ер нь бол бас аюулгүй орох хэрэгтэй юм шиг байгаа. Бид нэр тэ хамгийн ингэ наазахын жишээ ингээл хүүхдүүдэд үзүүлэх гэл өрхийн имлэг дээр ингээл магадгүй ингээд аваад оронгууд нэж найцсан. Гэхдээ би аав нь байж тээ тий. Би ээжиг гэдэг бүх юм би хийж чадсан шүү дээ. Сүүн эрэхтэй болоо энэ сүүн уугч нь тий ингээ бүх юм ингээ хийж чадна. Тэгтэл л ингээ манай Монголд угаасаа ээж найц ээж нь яга байхгүй байгаа. Ээж нь яга харахгүй байгаа. Ээж нь яасан? Ээжний хүүлж байгаа аав нь гарч ий. Та нар яга хүүлдээ аав нь гарч ий гэдэг. Угаасаа ингээ аавыг тэр цаанаасаа оролцох тэр боломжийг угаасаа системээр цаашаа ингээ түлхээд байгаа учраас аав нар тэрнэр угаасаа ингээ тэрнээс мэдрэмжлэл айгу онцгой мэдрэмж авч байгаа байхгүй тий. Гэтэл бид нар харин эсэргээрээ аавыг илүү оролцуулах, аавыг яавал илүү ингээ сайн байлгах тэр юмнуудыг бид нар аюу сайн хичээхтэй анханасаа хүүхдээ гарахтаа хоёрын гэр бүлийн гишүүнүүд хооронд аюу сайн ярилцах юм шиг. За хараа. Минийх юм нь чинийх нь хоёлаа хүүхдээ 3 хүртэл угаасаа нэгэнд тасралтгүй харна хин харах юм бэ. Тэрийг шийдвэрээ гаргасныхаа дараа хоорондоо ингээд тохиролцоод ингээд яваад. Одоо жишээл эхнийх дээр бол дефолтоор би бол авцсан. Одоо бид тэр эндээс ойлгонгод хоёр дахь дээрээ за эхний 3 сар нь 4 сар нь яг хүлээд яг юм байж учраас мянаач тэрнээс хойшоо нолцоо би харъя гэд ингээд
шилжчих жишээ нэ. Тийм юм боломжууд байдаг учраас бас тэгэж аавал ажиллах хэвээр ээж л харах хэвээр гэдэг хайрцан төр битгий гэрэл гэж түрүү надад ярьж байгаа санагдсан. Бэлгүүнийгийн асуусан хариулт нь болохоор яаж нөгөө стрессээ яаж тайлдаг вэ гэдэг чинь тэрэн дээр яг нөгөө хоёр өмнө нэг хүүхэдтэй тэгээ бас харьцангайгүй залаа болсон болохоор би бол нэг юм хийсэн надад амар амар байсан. Тэрний үгээр хүүхэдтэйгээ юм хийж байгаа юмнасаа утга учир ад жаргалыг олвол айгүй гоё юм бэл. Айгүй гоё юм бэл. Тэгэнгүүт одоо жишээлбэл би ингээд манай хүүхэд бит хоёр ингээд скутер ингээ ундаг байхгүй. Скутер бүр амар сүүлд бүр амар сайн бол бүр амар мундаг болоо. Тэгэнгүүт би энийг ингээ хобби сүлдээ яаж скутерийг нь илүү гоё ундаг архыг нь зааж өгөх гэд би өөрөө тэр миний хобби болоод. Тэгээд за ямар шин спортер хичээлүүлвэл өөрт нь гоё ах нүгэл. Тэгэл өсгийг нь хараад ингээл яваад. Тэр миний өөрөө гоё амар гоё амралт болчихж байгаа. Тэгэхгүй би өөр нэг юм хиймээрэн хүүхдээ ингэж хийгээд байна. Тэгээд миний цагнаас хомслоод байна гэж ингээд бодох юм бол угаасаа тэр хугацааг өгөх ёстой учраас хизээч нэг баланслагдаж орлоо. Тэгээд тэрний сайн талыг нь харуулах юм аягүй гэж өөрчлөлт. Тэгээ ахын яг түрүүний хэлсэн дээр яг таныг нэг хариулсныхаа дараа бүгдээрээ гоё хариулвал түрүү хэстэй надад ийм сургамж өгсөн гэд бид нар нөгөө бүгдээрээ өөрсдөө бас ингээл аавд зарим нь эрэг сүрэг янз бүрийн юм нөгөө туршлагатайгаар ингээд аавнар болцсон байна. Тэгээд ер нь одоо ингээд амьдралаас ингээд харж байхад хүүхдтэй ер нь ямар сургамж ямар нөгөө юм ухааныг суулгах гэж айгүй хичээж юм одоогийн байдлаар эсвэл хичээсэн бэ? Тийм асуулт. Тий. Бэлгүүнийг асуусан энэ дэр ер нь яг юу юм шиг байлаа. Гэл харуулхад баг насн дээр нь аав нар нэх тэгэл одоо жишээлбэл найз зутаагаа уулзалтай бүгдээ ингээл танаа хүүхдээ яаж нэг чинь гэж нэг ярьдаг юм шиг надад санагдсан. Харин аав нарын тэр чиглэлийн яриа яг хүүхдүүд нь дундаа ингээд ороод ахлахын руу орж эхлэхээр эрчимжид эхэлсэн байлээ. Тэгээ манай тийм за танаа нөхөр яаж юм нөгөө шилжилтийн насны яаж юм ааж гэдэг ч юм уу. Тэгээ илүү бас нэг ирээдүйд ч гэсэн за одоо ямар ажил хийнэ гэж энэ цаа чи юу гэж ингээд тэрэн дээр айгу туршлага солилцсонгоо би бинээсээ суралцаад чиний бодол чинь бас зөв юм дээр зөв юмд буруу юмч байгаа юм байна гэдэг ухаарах ч юм уу те. Чи дандаа зөв боддог гэсэн үг биш гэдэг ч юм уу. Тэгээ тэр бас нөгөө талаараа бас өөрөө дотроо нөгөө яхаа мэдхгүй тэгс мөртлөө ингээл айгу мундаг аав гэдэг царайгаа нөгөө тэг дүрээ эсгээ явах хэрэгтэй шүү дээ. Нөгөө адилхан асуудалтай байгаа найзуудтайгаа ч юм хүмүүстэй ярилцаад тэгэхээр бас тодорхой хэмжээний суралцахаас гадна стресс тайлалт болдог юм шиг байна. Тийм. Сайн Анди асуусан асуултан дээр юу асуулаач гэх шиг. Саргамж хөөгддөг. Яа. Тийм. Би өөрөө түр хэлсэн манай эхнэр хоёр яг амьдралын үнцийн нэгтэй юм байлээ. Энэ манай гэр бүлийн гол цөм юм байлээ. Тэр яг сүүлийн үедээ сухаараад байгаа. Мэдээж өөр хүмүүс өөр орчинд өссөн хүмүүс нэг гэр бүл болохоор үл ойлголцол энэ төр үүсдэг. Гэхдээ хэрвээ амьдралыг харах үнцэг ойролцоо байх юм бол нэг чиглэл байх юм бол тэр нь өөрөө манай гэр бүл буюу дараагийн одоо үе буюу хүүхдүүд дээр сууж эхэлт юм байлээ. Тэрийг би бит хоёр бас сүүлийн үед ялангуяа хүүхдүүд маань том болоод эхлэхээр харж эхлэв байгаа. Одоо манай хүүч 16 өрөх гэж байгаа 15-тай. Ингээд дүүнэртэйгээ харьцаж байгаа байдал ч юм уу те. Скол ингээд тэр хүнтэй ч арай өөр төвшний сэдвэр юмнууд ярьж эхэлж штэ. Тэгээ бараг ингээд бид нартай мэтгэлцэн хийн те. Тэнгүү тэр ярьж байгаа зүйл харж байгаа үнцэг асуудал хандж байгаа байдал нь манай гэр бүлийн үнцэн энэ хүнд сууж байгаа юм байна, суудсан юм байна, суурин юм байна. Тэрнээсээ би дотроос айгу кайф авч. Тэр нь одоо юу гэдэг би тийм мөнгөтэй олмоор байна. Тийм компани захирал тийм юмрөөсөө биш шүү дээ. Зүгээр л энгийн зүйл дээр гаргаж байгаа хандлагууд нь одоо инэрэнгүү байх ч юм уу те. Бусдыг ойлгох ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг материалын зүйл мэдээж хөөгдөл юм чинь хүсэх үе байна. Гэхдээ ингээд цаанаа яриад байгаа зүйлүүд нь илүү хүнлэг хүн болоод байгаа юм байна гэдгийг харсан. Тэр нь одоо юу гэдэг заагаад сургууль заадаг шиг заах боломжгүй. Эцэг их өөрөө бүлгэл дөрөөл болдог те. Тэгээ бит хоёр бол ингээл айгу мундаг перфект аав ээж бол биш. Гэхдээ бит хоёрын үнцийн адилхан болохоор бит хоёр ерөнхийдөө хүүхдүүдтэй хажууд нь байхдаа ч юм эсвэл тэр хоёрт тэд нартай ярьж байгаа зүйл нь нэг учраас тэднэрт ингээ өсөөсгөө суудаг юм байна гэж би анзаараад байгаа. Тэгэхээр тэрнээсээ их кайф авж байгаа. Тэгэхээр хэрвээ ер нь бол амьдралыг харах үнцэг чинь зөв эргэл байх юм бол хүүхдүүд чинь ерөнхийдөө тэр чиглэл рүү орох магадлал өндөр байт юм байна л гэж бодод байна.
Окей. Би энэ асуултынхаа нэг товчхон хоёр хэсэгт л хариулах юм санагдаад. Яг сая Тамирахыг ярьсан чинь бодогдлоо. Одоо түрүүн анд хэлсэн чинь нөгөө эрэгтэй хүний рол гэхээр заавал юм сет халбгүй өөр байж болно гэх тээ. Тэнгүүд яг Тамирах хэлж байгаагаар ингээд эхнэр бит хоёр л өөрсдийнхөө амьдралаар ингээд амьдрдгаар амьдрал тэр нь хүүхдэд айгүй их юм зааж өгөөсэй л гэж бодогдоод байгаа. Тийм. Тэгээд одоо зөв нэг жишээ бол одоо манай хүүхд чинь жоохон л та. Гэтэ ингээл би ингээл жорлон морлонгоо угаажингууд манай хүүхдийг байчилнараа аав чинь эртөө он жорлон угааж болт шүү гэдэг харуулж явж байгаа байхгүй. Тэр тэрнтэй адилхан ийм юмнууд амьдралд илүүх байгаасаа ч тийм. Тэгэнгүүт одоо яг нөгөө буцаад нөгөө карьераа бодонгууд би нэг ийм амар итгэдэг. Би нэг юм миний хувь хүн бас нэг тийм зориг тавьдаг хүн бас ерөөсөө биш хгүй ингээл. За тийм мөнгөтэй бол нэслэл одоо юу гэдэг манай компани ингэн тэгнэ гэсэн нэг тийм амар амбицл зоригтой яваад байдгүй. Харин за яг нэг хідэн юм зөв юмыг ингээл дахин хийгээл байвал тэр нь амьдралд илүүх боломжийг гаргаж ирээл ер нь зөв яваад байдаг да гэх нэг юм илүү системд итгэдэг гэх юм уу. Яг тэр талаа харангууд ингээд одоо нөгөө манай ихтэй нэг амар нэг бол амар том амбицл гэдэг. Тэнгүүд яг эсэргээр манай ихнэр надаас илүү мундаг хүн байгаа даа байхгүй юу. Тэгэхээр тэр хүн бас ингээ карьераа ингээ явуулж ивэл тэр хүн бас илүү хол явж ивэл надад бас айгүй ашигтай шүү дээ. Тэгэхээр би бас гэртээ байж барлаа шүү дээ хүүхдээ хараад. Тэгэнгүүт яг тэр нь бодогдоод байгаа болохоор ингээд одоос яг ингээд ойрын үед яригадаад байгаа сэдв бол ингээл ихнэр хизээнээс буцаж ажилдаа орох уу, карьераа буцаж хизээ эхлүүлэх үү гэдэг ингээ юм байна. Тэгэхээр яг нэг тийм зориг тавихаас илүү хин хин нь ингээл ийм юм хийж чаддээ шүү гэдгийг л хүүхдэд харуулахыг амар хүсэж байгаа. А зөв хоёр дахь зүгээр миний зүгээр айгүйх бодоод байгаа юм байна. Ялч өптөж нөө сэтгүүл зүйн салбарт ажилладаг болохоор тэгэл одоо бүх юм их чинь ингээл хиймэл оюухан бүрхэж аваад шүү дээ. Тэгэл одоо ер нь ингээл цаашдаа ер нь сургуульд явах ч юм уу, явахгүй ч юм уу их сургуульд нөө Беркли ч хүүхдээ явуулъя гэж бодох юм уу мэдэхгүй айгүй сайн санагдаад байгаа. Тэгэнгүүт зөв надад амар бодогдоод байгаа юм. Би хүүхдээ амар бүтээлч л болгомоор санагдаад байгаа байхгүй. Ер нь бол одоо хиймэл оюухан өрсөлдөж чадахгүй зүйл бол бүтээлч сэтгэлгээ авах гэж байна. Тэр нь гэтээ бүтээлч гэхээр нэг тийм артистлаг байхтай ерөөсөө биш, нэг тийм хүн байгаад яг тийм хүнээс л гарах юм гараасаа гэж бодоод байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр нь яг Индра гэдэг охины л өөрийнх нь л хүнээс л хамаарах байх л та. Тэгэхээр яг ер нь бол энэ орчин үед энэ нэрийн үед бол хэдүүлээ ийм академик боловсралаас илүүтэйгээр хүн байх. Тэгээ цаашлаад нөгөө бүтээлж авах нь илүү чухал шүү гэдгийг хүүхдэд ойлгох хэрэгтэй болов гэж би бол бодоол яваад байгаа. Тэр нь одоо хэдэн жилийн дараа зүг буруунаас харагдах гэж л бодож штэ. Тийм байна. За түрүү нөгөө Тамир хэлсэн штэ нэг аауд ингээд хүүхдийн тухай их ярих нь ачингуу баг. Ер нь бол нэг аауд нэг гэр бүлийн тухай яриад идэв штэ. Сингл байхдаа бол октодын тухай амар ярьдаг байсан. Эхнэртэй бол эхнэрийн тухай түүж ярихгүй штэ. Юу манай эхнэр чинь тийм штэ. Тэ. Тэгэхээр юу юм шиг байгаа. Би одоо ингээд санахаар манай баг энэ 3 мууртай байсан байхгүй 2 3 тааж байсан. Тэгээ манай багын хоёр найз маань ингээд бид нэгээд жил дараасан октодтой байхгүй. Тэгээ манай нэг найз 40 найз нь уйлаад гэхдээ яасан гэсэн чи ингээд орон дээр ингээд бидний үеийн бүгд хүүхдтэй хамт унтчихдаг байсан. Тэгээд охинтойгоо унтчих охин ингээд гараа өвчин чи артлаас нь гарна ингээд тэрвэрч орчихно. Аваа би тань тайртай шүү гэлсэн чи манай зүг сад тавьсан юм байна л да. Юу ч тайлбарлаж чадахгүй. Тэгэл амар уйлсан гэлэхэд бид нар шоолол. Ингээл 20-д гараал ингээл нөлөөсөө ойртох юм гээл тийм яриа бол баахан нэлтэл өнгөрдөг байхгүй. Тэгэл яг тэрнээс үйл явдлаас 7 хоногийн дараа яг манай охин тэр үйлдэл хийдэг байхгүй. Ийм жижигхэн гар заяа 2 настай жижигхэн гар орж хүзүүрсэн. Аваа хайртай шүү гэд үлсэн чи шууд сад тавьж байгаа байхгүй. Бүр ингээд дир мөрөө норгоод бүр амар болсон байхгүй. Тэгээд охин хүүхэд бол ингээд арай өөртэй. Тэгээ яг би бол хүүхдүүдээ би яг бэлгүүний хэлтгээр ямар мондөг зундаг байх хэвээр гэл нөгөө аав үсч болохоор нөгөө бусдад дээрлэхүүлэхгүй гэл өөрийгөө батлах гэл амар юм инсекьюритис хүүхдэд байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд олимпиад мөрөвдөнд амар сайн байгаал амар хичээдэг байсан бага бахта. Тэгээд хүүхдүүдэд тэр хөрчсөн ингээд анх олимпиаданд давраг оллааг байгаа л дээ. Ягаад ийс юмсэн те надаас үл амжилт гаргаад мараа гэж бодчихсон чинь амьдрал навааг сургасан. Манай нэг хүүхд аутизм гэдэг онцлогоор тэгэл хүний ингээд амьдралыг харах үнцэг бүх юм ингээл шаал өөрчлөлт юм л. Тэгээд тэр хүрээнд болохоор хүний амьдрал ингээд өөрчлөгдөөд манай охины амьдрал ч айгүй том өөрчлөлт гарсан байгаа бид нэр сүүлд нь ойлгосон болохоор нөгөө хүн чинь ингээд сэтгэл санаар унцд юм шүү дээ ингээд мотос ингээд хөшлийн бэрхшээл ингээд амьдралаараа тэгээд ингээд таг 3 4 жил ингээд явж байгаад ойлгосон юм болохоор хүн ер нь бол хүн өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээх юм байна. Тэр хүний эргэн тойрны нөхцөлийг бид нэр чадлаараа ингээд гоё тав тухтай байх гэж оролдох юм байна. Гэтэ эцсийн дүнд тэр хүн өөрөө л тэр амьдралыг бүтээх юм байна. Тэгэхээр би бол одоо хүүхдүүдэд та нар ингээд тэр хичээл явах вэ гэхэлээ.
Тэгээ боломжоор л игээл сураал ячих тий. Чадвал онцорчих. Чадахгүй бол яг хөө тий. Олимпиадын төрүүлэх хэрэггүй. Харин бэлгүүний би тэр бүтээлч байдал гэдэгтэй бол 100% санал нийлж байгаа. Хүн бол ингээд өөрийн гэсэн оригинал саналтай байх хэрэгтэй тий. Тэгээд миний нэг одоо нэг боловсролын чиглэлээр нэг уншдаг хүн бол Ken Robinson гэдэг Английн нэг эрдэмтэн байна. Тэр хүний хэлцэг санаа нь тэр байхгүй. Хэрвээ чи буруу байхаас айхгүйгээр ямар нэг санаа гаргаж илвэл тэр үл оригинал санаа. Тэ? Оригинал санаа бол хизээч дандаа зүг байдаггүй. Гэхдээ оригинал санаа бол оригинал санаа л гэдэг санаа. Тэрэндээ тэр хүн нэг юм жишээ хэлдэг байхгүй. Ингээ 3 настай хүүхэд ингээд зургийг хичээл орчдөг байхгүй. Тэгээ нэг хүүхэд амар хичээл юу анхаардаг юм байл тэр хүүхэд. Тэр амар чармаагаар зурж ирсэн юм байна л. Тэгэл гисэн чи багш нь чи юу зурж байгаа юм гэл гисэн чинь. Би бурхан зурж байгаа гэдэг хөөх гэсэн чи багш нь хинч бурхан ерөөсө хараагүй ч гэсэн чи утгагүй харах болноо. Тэ харуулах. Тэр ингээд тэр хүний ингээд оригинал санаа тэр. Гэтэ яг тэр нь цаана юу гэж хэлж яхаар хүүхд толго ингээд чиний билгүүний хэлдгэр хүүхд толгын төрхтөө Пикассо төрөөд боловсролын системээр дамжаад Пикассо биш болчихдог байхгүй. Тэгэхээр бидний хийх ажил бол Пикассо төрсөн хүүхнийг яаж хүн болохтой Пикассо чигээр нь үлдээх үү гэдгэд л эцэг их тий хүний хариуцлага байхгүй. Тэгэхээр тэг бүтээлч байх гэдэг бол хүүхд төрөлхөөсөө л бүтээлч байдаг. Харин яаж бүтээлч байдгийг нь халдварлуулахгүйгээр том хүн болох вэ гэдэг. Тэгээд Ken Robinson гэдэг хүний нэг төр жишээ татдаг. Нэгдүгээр ангид ингээд ороод нэгдүгээр анги хүмүүсээс танаа ангийн хамгийн ухаантай хэн бэ гэвэл бүгд би гэж хэлдэг юм байна л та. Тэгээд төгсөх ангид нь орж ирээд танаа ангийн хамгийн ухаантай хүн бэ гэхэд хинч гараа өрхөө болчихдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр ягаад гэвэл боловсролын систем өөрөө хүний өөртөө итгэлийг алдаг. Хоёрдугаар нь бүтээлч байдгийг нь алчаад байгаа. Тэгэхээр бид нэр тэр боловсролын системийн өнөөдөр байгаа боловсролын системийг бид нэр л өөрчилж чадахгүй шүү дээ эцэг. Гэхдээ гэрийнхээ орчин тэр экосистем буюу тэр гэрийнхээ орчинд байгаа өөртөө итгэлийг нь алдагдуулахгүй яаж хүмүүжүүлэх вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй болвол гэж би бодсон. Тийм болохоор би бол хүүхдүүдтэй бол өөрийнхөө цэцэг өөрийнхөө амьдр өөрийнхөө хүсэж байгаа юм хий. Тэгээ яг хөө түрүүний аавын хэлтгэр хариуцлага харин чи өөр үлээ шүү нөхөр гэдэг л ярмаар байгаа. Тийм ээ тийм. Миний хувьд таад бүх саний ирсэн бүгднтэй санал нийлж байна. 3 зүгээр арай нэмж хэлмээр байгаа нэг 3 зүйлээ би хүүхдээр хэлж байна. Тэгээ энийг сэтгэлээр нэг чухал би аавуудад таараа бүгд нийлээл гэж юм бод. Хамгийн ихнийх нь юу юм шиг байгаамаа. Тэр нэг түрүүний ах хэллээ шүү дээ. Бид нэг алтхаас айгаад тэгээ оригинал санаа гаргахаа болчихдээ. Алтхаас айх гэдэг айдас. Ялангуяа би 2 хүүтэй учраас нөгөө эрэгтэй хүнд чинь бас алдах гэдэг ер нь нэг юм том бас нэг юм том сэтгэлийн айдас шүү дээ. Тэрийг нь багаас нь ер нь аягүй сайн ингээд байхгүй болгож байгаа хэрэг юм шиг ба тий. Хамаагүй дэш авираад юм. Тэгэл унаж тойлоод унуул тэгэл байлаа хөлний шалбар нь. Авираад л үзэхгүй юу. Тий оролдоод үз. Чадахгүй. Минийхөө оролдоод л үзэхгүй юу. Тэгээ болохгүй аан барайл байгаа шүү дээ. Дандаа тэр нөгөө оролдож үзээд би ингэчүүл яах вэ гэдэг тэр айцыг аягүй сайн дарж үзвэл хүүхэд нөгөө өөрийнхөө сонирхол чадварын цар хүрээ хаашаа явна тэр бол нэг оролдож үзэх боломжтой юм шүү. Би ер нь тэгээ гадуур ингээл анзаарч байхад яг хуу зүгээр нөгөө манай арай жоохон дээд үеийнхэн яалтчгүй тийм байгаад дээд үеийнхэн ингээл харахад хүү унлаа штэ гээл хүү даарчлаа штэ хүү ингэчлээ штэ наад унчгүй дээ гээл хараараа энэ төр гээл тэгдэг би бол зүгээр юм ингээ хараал ингээл унчвал миний хүү яагаад унснаа хаарсан хойлоо дааж өөр ингэж их нэртэйгээ нэг байна уу нэг байртай байна уу тий ихэндээ аягүй зүгэж зөрчилдөг байсан эхний 2 жил 3 жил болоод манай хүү яаж юу нүсэж байгаа хараал тэгэл одоо бол эйжент одоо хүүгийн хүмүүжүүлэл чинийх шүү гэл гэхдээ би энэ дээр өөр юм хэлмээр байна энэ дээр нь бол хийдэж штэ одоо нөгөө манай ээжүүд чинь манай эхнэр ингээл юм хомд яваал ингээл би дүүр хөлтөг үлдэн штэ заримдаа манай эхнэр дөрөв хөлтөг үлдээд би буцаад ирэнгүүт чинь эхнэр ингээл мяцсан тий ингээл хөөцөлтөл хоолмжийн нөхөл ингээл ятраал энэ төр гэл натаа үллээ бараа дөрөв хөлт мяцсан би зүгээр ялгаа нь энэ баггүй манай эхнэр чи өглөөний цайг нөгөө нэг цагт яг өдрийн хоолыг нөхөх хэрэгтэй тий орой 6 цагт оройны хоол өгөх хэрэгтэй гэхдээ ясим дээр тийм биш штэ манус яг нэг цагт нь заримдаа идмээр байдаг заримдаа идмээргүй байдаг штэ тийм штэ тэгвэл би яадаг вөхөр нэг цагт хоолыг нэг ширээ дээр нь тавьчихна тэгээ хүмүүс гүйлдэж мэлж байгаа л 3 мурын хаалтад ингээл өсөөл тэгэл тэгээ олон тоовч тэгэж штэ тэгэл оройны хоол молноос цагт нэг л авчин тэгэл өөрөө боломж заримдаа идмээргүй байгаа штэ тэгээ танаа вөхөд нэг удаагийн хоол идэхгүй байлаа гэдэг нэг амар тураал муралдаа ороод тий тэгээд юм болохоор хүүхд Африкт хүүхдүүд өсөж байна. Тэрийг л одоо бас тодорхой хэмжээгээр болчмоор ч юм шиг л санагддаг шүү дээ. Гэтэ андын нэлтэй санал нэг байна уу тэгээд заримдаа баг өөрөө тэр юм чин сураад ингээд хурж мөрчвөл зүгээр бах тий. Тийм ээ. Зүгээр түрүүн бас бүгд товчхон ярилцчихсан.
9 насны хүүхэдтэй болоод эхлэхээр миний хувьд бол өмнө нь одоо юу гэдэг юм баг юм удирдал үгүй энэ нь л зөв болохоор гэдгээр явах гэдэг байсан байгаа байхгүй тий. Тэнгүүд миний үгэнд орчдөг тий. Жохон орохгүй бол тэгэл өөр арга гаргатай л оруулцдаг ч юм уу. Өөр гэдэг нь хүчрхийл биш юм. Тийм үү. Тэгсэн чи яалчгүй тэр чин том болоод өөр ингэсэн үзэл бодолтой тий. Зарим тохиолдолд надаас үзэж харж байгаа юм илүү баг орчин үедээ өөр нийлүүлэхтэй. Гэхдээ би яг харьцангуй өчөг өгөхгүй нэг сэдвээр ярилцах төвшний аав байна шүү гэж дандаа өөрсөө ярьдаг. Тэгээ одоо ямар ч насан дээр бит хоёр ярилцсан, хүүхдүүдтэйгээ ярилцсан, би тэр яриад байгаа юм ойлгодог. Эргүүлээд аягүй гоё хариу өгчдөг тийм. Тэр нь бас одоо миний онцлог юм шиг. Хоёрдугаар зүгээр өсвөр насны хүүтэй болоод эхэлсэн чинь эхнэр хүү хоёр болохоор харилцааны аягүй ерөнхийдөө эвтэйхэн тэр хоёр ингээд очроо олоод байгаа. Бит хоёр нэг жоохон болж үе байсан. Тэнгүүд ингээд би болохоор жоохон бас л нөгөө хүүдээ жоохон илүү хатуурах гэдэг юм шиг байсан болоо да гэдээ бас сүлээд бодоод байгаа. Тэгээ ингээд тэнгууд эхнэр болохоор болоод идэг. Тэгэхээр энэ хоёр яаж болоод ингээд тэгээд эхнэртэйгээ ярилцаад тэгэл надад нилээ юм ярьж өгөөл ингээл. Тэгэл би ингээд бодож байгаа. Тийм бэ надад бол буруу зүйл байгаа юм байна. Би энийгээр нь яаж өөрчлөх үү засах уу? Өөрийнхөө санааг яаж зөв ойлгодог болох ч юм уу те. Нөгөө талаараа би бас нэг ухаарсан зүйл нь би анх удаага тийнейжер хүүхдээ аав болж үзэж байгаа байхгүй. Бүгд л анх удаа тий. Тэгээ би дон гэж ихнэртэй. Би анх удаага анд одоо тийнейжер болж би өмнө нь тийнейжер хүн өсгөж үзээгүй. Тэгээ хөрхөн амд нэг айлын том дахиад туршилтын хүн болчихж байгаа байхгүй тий. Тэгээ яг тэрнээс хойш тэрийгэ чухаанаад ингээд бит хоёр айгу өвтэйхэн уучраа олцоод за юм байна гэдэг ч юм уу тий. Хүүч гисэн жишээлбэл ээжтэй болоод тахад яг та автаа болохгүй гэдгээ бодгоо багсаж хоёр өөр хүн гэдгийг бас ухаарах ч юм уу. Тийм болохоор энэ бол нөгөө тасралтгүй суралцах эцэг байх аав байх ээж аав энэ бол ингээд ер нь хүүхдлээл энэ ер нь энэ утга учирыг ойлгож тэгээд дараа нь тэд нар чинь үнэхээр тустаа гараад бүр би даасан болоод эхлэхээр тэр чинь let go болгох айгу хэцүү байдаг гэж ярьж байгаа юм тий. Тэгээд дараа нөгөө өвөө эмээ олдог ч юм. Ингээд тэр айгуу гоё юм хизэж дуусахгүй юм суралцах замнал юм байна. Тэгээд тэр болгонд хүний өөрийгөө шинээр нээгэнгээ эцэг болох арга барил нь төгсөрдөг ч юм уу сайжирч өөрчилдөг. Тэгингээ бас өөрийгөө олж танд юм байна. Би одоо яг хүүхдүүдийн ачаар айгуу их өөрийгөө нээгээд байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд гоё beautiful journey гэж ярьдаг шиг гоё мэдрэмж. Тэгээд муу байна гэж өөрийгөө нэг зөв зэмлэхгүйгээр сайжрыг гэж л бодож явах хэрэгтэй юм шиг байна. Харин тийм. 100% сална. Яа тэгвэл хинч нөгөө аав байх сургалтанд суугаагүй байгаа. Тэгээд дүн байхгүй. Тэ. Тэгэхэд ингээд яаж сайжрах вэ гэдгээ л сайн бодоод. Гэхдээ бэлгүүний хэл дээр хит өндөр шалгуур тавьчаад 100 оноо авах гэдэг байгаа чинь 100 гэж оноо байхгүй шүү дээ. Тэ. Тэгэхээр өөрийнхөө боломжоор л тааруулаад хэвээр хийж болохгүй мэдээж юмнууд байгаа шүү дээ. Тэр гэр бүлийн хүчрхийл агсан согтуу тавьдаг юм. Тэр бол үнэхээр болохгүй асуудал. Тэгэхээр бид нэр тийхгүй байхад л хүүхэд тийм хүчрхийлгүй орчинд өсчөөд л нэлээд боломжтой байх юм болов уу тий. Зарим бүр амар ядвал мөртлөө амар азралтай амьд гэр бүл байхад хажууд нь элбэг дэвлэг амьдарч байгаа мөртлөө амар азралгүй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр азралын синжирч өөрөө юм харилцан ялгаатай тийм билээ. Тий. Билээ. Надад одоо их захих юм болов. Захих юмнууд аягүй сайн сонсч байгаа та. Зүгээр яхаа би энэ подкаст нөгөө хийж саналтай, ингэчин саналтай байхад нээр баярлжсэн. Анд яг юм аудио подкаст хий гэж бодоод идэгтэй. Нэг дугаар хийсэн гэж нэ. Тэгсэн. Тэгээ би аягүй андд гоё юм байна да гэж аягүй гоё яриа болсон тал аягүй баяртай. Тэгээд яг бас нэг юм зөөр сүлд хэлэхэд андд хоёр чинь анд хоёр хүүхдээ би анхны хүүхдээ яагаад. Тэгээ манай нөгөө ажлын байр одоо бит хоёр чи яхаа үүсгэн байгуулагч одоо захирлууд нь болохоор мэдээж хэрэг оюун хатан байгаа л да. Гэтэ яг адилхан л даабсан дард үзүүлэхгүй одоо хинч хүүхэдтэй болсон яг адилхан л оюун хатан байдал бит хоёр олгоол явах. Тэгэхээр яг зөв тэрэн дээр ингээ харахад ажлын байр ер нь аауд бас айгу чухал юм байна л гэдгийг ер нь ойрт хараад байгаа. Тэг яг нэг хууль муулийн харангууд энэ амар штэ тий.
10 хоногийн аудын чөлөөх 5 байсан шүү дээ. Сая шинэ хуулиар 10 болсон. Давалж чадах ч юм яриад байгаа. Давраад байгаа. Одоо 10 жил ярих юм байхгүй шүү дээ. Тэр чинь тэгээ яг англич яг тийм байлээ шүү. Тэр чинь англи чинь сая нөгөө ингээд хөшөөнүүд дээрээ хүүхдүүдийн ингээд юм тавьж байгаад эсэргүүцэл үзүүлээд л шүү дээ. Тэгэхээр чи яг ингээд юм сайжирж байгаа нь бидний Англи хамгийн муу нь болсон байгаа байхгүй. Европын хамгийн муу нь болсон. Тэгэхээр яг бас зөвөр нөгөө үзэж байгаа хүмүүсийн донд манаас юм ажил албаа одоо олгогч хүмүүс ч юм уу байвал бас ер нь бол юм бас ажилтны байрны уян хатан байдал дээр яаж одоо ажиллаж болох уу. Тэгээ яг түрүүний хэлсэн тэр нөгөө юм чи айгу өөрчлөгдөж чинь хэмл оюу хаан тэгэл зайнаас ажилдаг болж байна. Тэгэхээр уян хатан байх айгүйх боломжууд гарч байгаа. Тэгээ энэ дээр бас андд хоёрын туршлага айгүйх байгаа. Тэгэхээр бас энэ тал дээрээс үргэлжлүүлээд яриа өөрөө ер нь хийдэг ч юм уу юм байвал гоё юм байна л гэж яг зүр эцэг мүжид бодогдоол. Наад чинь бүр яриул их юм болох. Тэгтээ ямарсан бүр гэр бүл дээлтэй ажлын байрны бодлого гэж юм байдаг концепц. Тэрийг олон улсад яг нэлээ промотлоод байгаа. Ялангуяа нүүбийн хүүхдийн сан гэдэг тийм. Монголд бас нүүбийн хүүхдийн саныг нэлээ ингээд зүтгүүлээд байгаа. Тэгээ харьцангуй зарим байгууллагууд бол илүү нөгөө нэг employee retention өнцгөөсөө хүүхдтэй ээж аав нарыг ажил дээр нь тогтоохын тулд цэцэрлэг хүртэл байгуулж штэ. Гэтэ зөвхөн ажил олгогч болон цэцэрлэг байгуулах боломжгүй те. Тэгэхээр наад захын нөгөө нэг ажлын уяатан нөхцлөөр хангах ээж хөл ээж нарыг өрөө гаргаж өгөх хүүхдтэйгээ ирэхийг зөвшөөрөх ч юм уу те. Эсвэл гэрээс нь найзлуулахыг яг ээж хөл ээж нарт илүү зөвшөөрөх ч юм уу. Тэгээ аав нарыг ялгаагүй бас энэ хүүхдийн эцэг гэдгийг нь ухаарах ч юм уу. Тэгээ яг ажил олгогч нар хэрвээ өөрчлөлт хийж эхлэх юм бол түрүүн яг андын анх ярьсан системийн өөрчлөлтийн нэг хэсэг байхгүй. Ажил олгогч нар массаараа энийг ойлгоод эхлэх юм бол гэр бүл дээлтэй бүтээнж өндөр шүү дээ. Бүтээнж өндөртэй тий. Тэгээ цаашлаа нөгөө хот нийгэм эдийн засгт хүртэл өндөр өргөж авчрах бүрэн боломжтой байхгүй. Нөгөө талаараа энгийн зүйл юу гэж болох вэ гэдээ бас манай подкастынхан бас тэр чиглэл рүү бас яриад идэг. Бид нар ингээл сая бордюр гэл аяг стресслээ шүү дээ. Одоо тэр бордюрын юу одоо л дуусаагүй тий. Тэгсэн чинь ингээ ажиглаад исэн чинь ерөөсөө тэр нөгөө нэг хүүхдтэй классик тий хүүхдээ ингээ төрөө явж байгаа ээж нар ч юм уу эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэднэрт нөгөө нэг ээлтэй инклюзив гэж ярьдаг шийдлүүд нь айгүй бүр дорцсон юм шиг бүр надад санагдсан. Тэгсэн яалч юм. Тэгээ бүр нэг ганц чуулгаар хідэн тэрбум бордюртэй болсон мөртлөө улам inaccessible нөгөө ээлгүй хот болоод байгаа юм шиг надад санагдсан. Тэгэхээр зүгээр яг энэ дээр юу ярьж болох вэ гэхээр хороо ороогоороо нийлж те. Тэр чинь үнэхээр олон мянгаараа хэрэг эсэргүүцлээ гомдлоо өгч чадах юм бол чи өөрөө энэ орчиндөө одоо юм эвтэйхэн амьдрал Монгол өөрөө шийдлээ. Тэр чинь Монголын бүх ажил олгогчдыг би яаж өөрчлөх гэж сууж байгаа. Тэгвэл би хорооныхоо яг энэ хэсгийг тийм билээ. Би хүүхдэд тэрээр явмаар тийм билээ. Сүүхийн дарга болд юм бол. Тиймэрхүү шийдлүүд байж болно. Тэгээд ингээд бид нар жоохон итгэвтэй өөрсдөө жоохон дуу хоолойгоо нэгтгэж хүргээд эхлэх юм бол жоохон ч гэсэн өөрчлөлтүүд ирэх гарч болдгий шүү гэдгийг бас хэлэх гээд байгаа. Тэр зөв санаа шүү. Ер нь тэгэл сонголт сайн байх, оролцоотой байх. Тэр бүх юм бол бүгдээрээ сонголт юм санагдлаа. За ер нь тэгээ манай одоо подкастын цаг бас ер нь нэлээд төгч шүү дээ. Тэгээд түрүүний нөгөө хэлсэн бид нар бүгдээрээ л нөгөө анх удаа аав болж байгаа. Бүгдээрээ л анх удаа ээж болж байгаа. Тэгэхээр нөгөө сайн бид яриан дундаас хамгийн тавтагсан санаа бол тэрхий төгс байх гэж хичээх шаардлагагүйгээр гой take it easy. Тэгээ хамгийн гол нь бас өөрийнхөө сурсан мэдсэн зүйлсүүдийг өөр бүсэд хүмүүстэй хуваалцаад энэ подкаст бид дөрөв хоорондоо ярьж байгаа юм шиг боловч дараа нь үзэж байгаа бас мянган аав нар ээж нараас эндээс хараад нэг юм зүйлийг өөрсөндөө авч үлдэх болов уу гэж найдаж байна. Тэгээд энэ хүрээд манай подкаст маань жаргаж байна. За баярлалаа. За баярлалаа. Гоё ярьсан. Баярлалаа. За